За өглөөний мэнд хүрэлцээсэн хүмүүс баярлалаа. За өнөөдөр Монс төрийн газраас их хэлийг хэн хөгжүүлдэг вэ гэдэг нэгэн дор ярилцлага лекц сургалтууд явуулж байгаа. За энэ хэлийг Монгол Улсын хоёр том хэлний профессортай бийж байгаа хэрэгтэй байна. За таарыг хүлээж игээд энэ ярилцлагад оролцож байгааг би баярлалаа. За тэгэхээр бидний ярих сэдв бол их хэлний боловсролыг байгууллагын түвшинд 1-5 ангид одоо яаж олгож байна? Биднэрт одоо хэлний боловсролыг цааш нь хөгжүүлэх биднэрт ямар хүчин зүйлүүд хэрэгтэй юм? За ялангуяа одоо хөтөлбөрөөс хөгжөлтэй холбогдсон асуудлуудыг хөндөж ярих гэж бодсон. За тэгээд ярианы эхэнд би миний хэлэх юм юу вэ гэхээр ер нь бол их хэлний өнөөдрийн одоо тавьж байгаа шаардлага бол их хэлээр бодож сурах асуудал. Утасны дуу хаах юм шиг байна. Бодож сурах асуудал бол бидний хэлээ одоо сурах хамгийн гол зорилго болох ёстой юм шиг байна. Яагаад гэвэл одоо бид нэр өнгөрсөн жил PISA-гийн одоо дүү гарсан дүүгээр Монгол хүмүүс уншснаа ойлгохгүй учраас бодохгүй ерөнхийдөө цээжлэх талтай байна гэсэн юм байна. Тийм учраас бидний зорилго бол бодож сурах, хэлээрээ бодож сурах гэсэн юм асуудал байна. Энэ талаар таир юу хийстэй олон бид өнөөдөр шүүмжлэх биш олон шийдэх ёстой. За энийг яриаг эхлүүлэхийн тулд 2-3 жил хийлээ. Тэгээд баян сан багшаас ихний яриа их баг. За бид нэр одоо цээжлэх, санах ойтой байх, түүний ач холбогдлыг бол одоо маш их одоо дээдлж одоо түгээр одоо бүх сургалтуудаа хийж ирсэн энэний одоо том хэлбэр нь бол одоо хүмүүсд уран унших, цээжээр унших. За тэгээд одоо ярианы хүмүүсийг ингээд яриагаараа одоо татах ч гэдэг юм ийм хэлбэрүүдэд одоо суралцуулдаг. Тэгэхээр ярианы хэлнээс бичгийн хэл рүү шилжих асуудал бол биднэрт шаардлагатай юм шиг байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор энэ цээжлэх үйл явцын талаар одоо таасан хэлж энэ ач холбогдолны үе өнөөдөр энэ ач холбогдол ямар байгааг ярил бас сонирхолтой байна. За тавхны Монгол айлтгая. Энэ төрлөх хэлний одоо төрлөх хэлээ сурч байгаа, түүнийг хэрэглэж байгаа. Тэгээд тэр төрлөх хэлний сургалтын байгууллага зохион явуулах үйл ажиллагааг бол энэ шинэ нөхцөлд одоо хуучин уламжлалын суурин дээр яаж хөгжүүлэх тухай энэ асуудал бол ер нь их сонирхолтой бас хэцүү төвөгтэй юм зүйл. Тэгэхээр энд нэг ганц хоёр зүйлийг бол одоо зориуд тайлбарлах хэрэгтэй зэрэг энэ уг асуудалд хандах арга зүй бол ерөнхийдөө жоохон бодлонтой бол явж одоо болцсон байгаа гацаанд орчтой. Тэрний юу гэдэг зэрэг одоо бид нэрийг цээжлэх гэдэг үг бол ярьж байна. Тэгээд энэ хүний ой санамжинд байдаг энэ одоо тоо томшгүй энэ зүйл бол энэ хүний өчүүхэн биеийн хаана нь байдгийг бол гэдгийг одоо хүртэл бодохгүй байсан. Тэгээ бодохдоо яасан гэхтэй зэрэг энэ цээжин дотор нь одоо энэ мэдээлэл гэдэг юм бол хүний цээжинд хадгалагдаж байдгийн байна гэж хүнийг эдсэн дотор байдгийн байна гэж ингэж хүн төрлөختөн ойлгож байна шүү дээ. Тэгээ чи хаана байгааг мэддэхгүй дээр нь толгой гэдэг жоохон бөндгөр юм. Тэгээ доогуур нэг эдс мэдс гэдэг нэг юм. Тэгсэн мөртлөө одоо хүн чинь ингээд л юунд орсон цагаас хойшоогоо ухаанд орсон цагаас хойшоогоо бүх юмаа санаад л за чи чинь 5 настай байхдаа яадаа 7 таг сургуульд орсон шүү дээ аав тэгээд намайг морь өнөд сургасан шүү дээ гэл ингээд бүр л ингээд тэр юм хаана байгаад байгаа юм. Хаана энэ юм байгаад байна вэ гэхээр байх газар нь олддгүй. Тэгээд бүр олж яттай яасан гэхтэй зэрэг цээжний хөндийд байд юм байна гэд
Тэгээ Монгол хүн бас тийм учраас цээжтэй хүүхэд гэдэг нь барилддаг өгшигийн өргөн цээжтэй биш. Шүүн цээжтэй ч гэсэн их юм тогтоодог хүнийг цээжтэй хүүхэд гэж тийм. Энэ Европын улсууд бас гидсэн дотор нь бол тэр нөгөө гой санамжинд байдаг гэж ойлгодог байсан байна. Тэгээд за чамайг нэг ходоодныхаа мухартны хаячихъя зан гэдээд гэж Монгол хүн бие биентэйгээ муудалцаж байхдаа нэгээ занаа тэгж хэлнэ. Тэгээд сайн мартахгүй юм а тэр ходоодны мухар зан гэдээд хийчихнэ гэж шүү дээ. Тэгэхээр ер нь ходоодны мухарт бол хоол цайнаас өөр орох тэнд зай бол юу ч орох зай бол байх. Тэгээ энэ маань юу гэхтэй зэрэг одоо тэр тийм учраас яасан гэхтэй зэрэг уламжлалт сургууль хүмүүжүүлэх ухаан гэж ярий да. Одоо сургууль ухаанд бол их юм цээжлүүлэх явдал бол өөрөөр хэлбэл тэр мэдээллийн сан гэдэг юмыг тэр хүнд их хэмжээгээр бий болгох арга гэж ингэж байгаа гэж байна. Одоо төвд номыг одоо сурахын тэр арга чинь бол тэр их олон одоо том шоголтой одоо модон даавн одоо өмсгөлтэй тэр юунууд чинь юу үсэг алдлаггүй одоо цээжлэн тэгээд тэрнээс юу үсэг алдаах, дутаах, илүү хэлэх, орхих энэ тэр бол нүгэл гэж одоо ингэж үзээд тэгээд тэр одоо тэрийг сурч байсан хүн бол эхлээд одоо бид нар чинь юу тэр шашны ном одоо ингэ сурсан хүмүүс чинь одоо алдаа матаггүй тэрийг цээжлээ тэгээд уушдаг. Ямар сайхан цээжтэй лам бэ? Ямар сайхан цээжтэй хураг вэ гэдэг ингэ. Тэгээд энэ шинж ухааны номыг бол бас одоо цээжлүүлэх аргыг тэгээд одоо найраглал бүхэл бүтэн найраглал дэндүүн пүрүүд оржин одоо хар цас тусгаар тогтнол даштуурган их орон тийм ээ одоо хөрөмөрийн тэр чинь одоо ингээ тэрийгээ бол шүлэг болгож уншаад тэгээд одоо тэр концерт уншаад яасан сайхан цээж энэ цээжлэх бол их хэрэгтэй тийм. Тэгвэл бол хэрэгтэн тухайд бол энийг бол маргах юм байхгүй. Юмыг сайн цээжлэх хэрэгтэй. Тэр цээжлэх гэдэг нь бол юу гэхтэй зэрэг энэ хүний тархинд бол 18-аас 20 тэрбум нейрон гэдэг нэртэй мэдрэлийн ис байна гэдэг. Тэр нейрон гэдэг мэдрэлийн ис бол мэдээллийг хүлээн авах, дамжуулах, зөөхөх, хувиргах, өөрчлөх, холбох, таслах, нийлүүлэх, салгах үүрэгтэй. Тэгээ хүний бие өөр газар бол байхгүй тэр зөвхөн тархинд. Тэр 18-аас 20 тэрбум, за зарим 100 тэрбум гэдэг одоо тэр нь мэдхгүй. За ямар ч байсан одоо тэр дараг тоо томшгүй шахууд одоохондоо тим ис байд. Тэр энэ тархин дотор байдаг тэр исийн ачаар бол одоо бид нар энэ юмыг ярьж тэр ой санамж гэж ярьдаг юм бол тэрнтэй холбоотой. Тэгээд одоохондоо олон давхарлаад яатсан номын хуудас шиг. Тэгээд за 67 оны юмыг ярих уу гэхлээр зэрэг компьютерийн товчсаар жамч 1967 гэж бичгээр гараад ирдэг шиг яг одоо тэр тархины мэдрэлийн эсүүд бол одоо тэгж ажиллаад гаргаад ирнэ. 2005 оныхыг гаргаад ирэхлээр тэрийг гаргаад ирнэ. Тэгэхээр орчин үеийн компьютерийн командууд бол хүний тархины тэр мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааны ерөнхий зарчмыг ашиглаж хийсэн тэр компьютерийн одоо хард зөөлөн хатууд дискний одоохондоо багтаамжны тэр ажиллах чадвар гэдэг бол хүний тэр тархины үйл ажиллагааг ерөнхийд нь одоохондоо тэр загварыг ашигласан юм зүйлтэй. Тэгэхээр бидний нөгөө цээжтэй хүн гэдэг гидсэндээ цээжэндээ хадгалдаг тэр юм бол тархинд бол байна тийм. Ийм учраас яах ёстой вэ гэхээр зэрэг энэ төрлөх хэлийг сурахч тэр гадаад хэлийг сурахч тэр яах вэ гэхээр зэрэг эхлээд хэл бол харилцааны их чухал хэрэглүүр болохоос биш цорын ганц хэрэглүүр бол биш. Хүн зөвхөн хэлээрээ ганцхан хэлээрээ харилцаж одоо бүх юм бол илэрхийлж бол чадахгүй. Тэгэхдээ бол их чухал хэрэглүүр. Тэгэхээр яах вэ гэхээр зэрэг хэлээр харилцахын тулд харилцах юмтай болж авах хэрэгтэй. Харилцах юмгүй хүн хэлээр харилцах боломж байхгүй. Тийм учраас бол яах вэ гэхээр зэрэг эхлээд бол хүнд ярих юмтай болно гэсэн одоо бидний хэлдэг. Хүнд ярих юмтай хүний ярьсан юмыг сонсож ойлгох чадвартай болсны дараа бол надад хэлэх хэрэгтэй болно. Бараг жохомдоо. Тэгэхээр зэрэг эхлээд хэлтэй болж иж хүн юм ойлгодог юм уу сэтгэдэг болж байгаа юм. Эхлээд юм ухаарч ямар нэгэн хэмжээгээр одоо дээд төвшөнд биш гэсэн ямар нэг хэмжээгээр юмыг бол ойлгож төсөөлж авсны дараа бол тэрийг хүнд хэлэх хэрэг гарвал Монгол дохионы тэмдгийг ашиглах уу, латин үсгээр гардаг дохио тэмдгийг ашиглах уу, хятад үсгээр гардаг дохио тэмдгийг ашиглах уу гэдгийг бодоод тэгээд нөгөө хүн маань аль нь мэддэг үлээ, хоёулаа тэрийг мэддэг үлээ тэгээд одоо хэл гэдэг юм хэрэгтэй бол. Тийм учраас бол юу гэдэг зэрэг хэлэх юмгүй хүнийг хэлж сургах гэж оролдож байна одоо. Ойлгож байгаа шүү. Тэгэхээр хэлэх юм хүний хэл сургана гэж байхгүй юу ярьж байгаа юм бол энэ хүн сожаарч ах шиг байна. Тийм хүн хаавах гэхлээр зэрэг одоо жишээлбэл ингээд мал ноослох гэдэг үйл ажиллагаа байна шүү дээ. Хөдөө. Өхөр тэм одоо хонь малын ноос авах. Тэгээ хонь хяргах гэж заримдаа ярина. Хонь хяргах гэхлээр шууд утга нь бол хоньыг хутгаар юм хайчаар бол мах харсын ингэж зүсэж
яах гэсэн үг шүү дээ. Кяргана. Юс кяргана гэхэлэр энийг авч явах хэлж шүү дээ. Тэгэхдээ хонь кяргах гэдэг нь хоньны ноосыг хайчаар хэрчиж тасалж авах гэдэг үеийг хураагаад хэлж байгаа байхгүй. Түүнээс хоньыг кяргаж болохгүй. Хоньыг кяргаж. Тэгэхээр бид нар бол хонь кяргах гэхээр ноосыг авна гэж ойлгохоос биш хоньны махыг бол одоо ухаан тэгээд хайчилна гэж бол ойлгодгүй нь юутай үгтэй зэрэг тэр хоньны ноосыг авахдаа ямар аргаар яаж бол авдаг вэ гэдгийг нэг л мэддэг учраас тэр хураагаад хэлчихлээр зэрэг нөгөө тэр хураадаг аргыг мэддэг хүн бол хоньны ноос авах гэж байгаа юм байна өө махыг нь бол гэмтээхгүй юм байна бүр аршинч гэмтээхгүй юм байна ингэж бол тэгэхээр зэрэг тэр юмыг мэддэггүй хүнд бол хонь каргах гэдэг хэллэгийг англиар монголоор хэлж өгөөд тогтохгүй ойлгохгүй учраас тогтохгүй ийм л механизм байгаа юм ер нь. Тийм тэгэхээр бидний эхний яриа бол цээжлэх нь ямар чухал юм бэ гэдгийг одоо ярина. Дараа нь бид бодох тухай ярина. Тийм учраас цээжлэхдээ танд одоо бас нэмж магтах юм байвал хэлээд өгөөч яаж. За тэгэхээр энэ маш чухал асуудал. Яагаад гэвэл зэрэг бид өнөөдөр ямар цаг үед амьдарч байгаа вэ гэдэгтэй бас холбоотой асуудал шүү дээ. Тэгэхээр хүндрэлтийн анх одоо энэ хэлээр харилцах. Хэлээс харилцахаас өмнө бол бас харилцах хэрэглээр бас байсан. Хүний сэтгэхгүй бол хэлийг үүсгэхээс өмнө тэр сэтгэдэг юм ямар нэгэн суурин тавигдсан байсан л үе шүү дээ. Тэгэхээр уламжилт гэдэг юм одоо би бол нэг социализмын үе муу гэж яримгүй байна. Одоо Баян сан битэр бол бас уламжилт Монголын сургалтын боловсролын чэйжилдэг тийм сургалтын цаг үед бол бид бас амьдарч ирсэн. Бид бол тархиндаа маш их мэдээлэл чэйжлэн гэдэг бол мэдээлэл цуглуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мэдээлэл цуглуулдаг ийм цаг үед амьдарч байсан хүмүүс одоо бол өөр цаг үед амьдарч байгаа юм. Ягаад гэвэл мэдээлэлээ цуглуулсан мэдээлэлээ ухаарах, ойлгох тийм одоо цаг үед бол амьдрахгүй болвол зүгээр хэлийг бол хэрэглээ мэтэр зүгээр одоо нэг дамжуулах мэтэр ойлгож ирэх болохгүй. Тийм учраас бол хүнд хэр зэрэг их юм чэйжсэн байнуу тэр бол их нөөцтэй л хүн. Тэр нөөцөө яаж ашиглах вэ гэдэг талаар бол түрүүн одоо манай Баянсан багш тэр тархинд байгаа тэр нейронууд чинь бол маш сайн ашиглах хэрэгтэй байхгүй юу. Тийм учраас бол энэ чэйждэг гэдэг бол одоо бид социализмын үед манай Монгол улсын боловсролд бол маш их чэйжлүүлж байлаа. Хэрэгтэй ч юм чэйжлүүлжсэн, хэрэггүй ч юм чэйжлүүлжсэн. Одоо бол хэрэгтэй юм чэйжлэх, хэрэгтэй юм авч тархиндаа хураах явдал бол маш чухал. Би зүгээр нэг жишээ. Газар зүүн хичээлээр бол одоо дэлхийн улсууд үзэж чад биднээс асууж байсан. Африкт байдаг зааны ясан эрэг гэдэг бол саана байт юм бэ гэхдээ зэрэг бол бидний мэддэг л байлаа. Хэдэн хүнтэй вэ? Юу хийд ямар газар вэ гэл ингээл. Бүгд бэг юм. Тэгсэн мөртлөө биднес танаа кяргасан чинь хаана байдаг вэ? Кяргасын төв дээр байж байгаа шүү дээ. Хаана байдгийг ямар аймгийн нутагт байд юм гэхлээр мэддэг байсан баг. Тэгэлэр тэр чинь бол орчноос эхлээд хэрэгтэй юм эхэлж яг тэгээд мэдлэгээ тэтгэхийн тулд явнагаас зааны яасан эрэгт би очихгүй одоо бурхан болохыг бол одоо хинч мэдэхгүй шүү дээ. Тийм учраас бол тэр мэдээлэл нь хэрэгтэй юу? Одоо миний одоо нэг төрсэн газар угаасан усаа мэдэх нь чухал уу гэдгийг одоо бол их сайн анхаарах хэрэгтэй юм шиг байна. Тийм учраас би чэйжлэх гэдэг бол ер нь тархинда маш их сайн сан хөмрөгтэй болно гэсэн үг. Тэрнийг зөв ашиглах нь чухал гэж. Ингэж л бодож байна. Тийм тэгэхээр бичиг бүсэггүй байсан хүмүүс бол одоо цээжлэхээс үл арга байна. Тийм. Одоо бид нар үлгэр дамгийг бол одоо олон зууны турш ингээд нэг нэгээ яриад нэг нь сонсоод нөгөөх нь одоо тэр сонсныг тогтоож аваад цээжлээд дараагийн үедээ яриад ингээд явсан. Тэгэхээр энэ цээжлэх бол одоо үеийг дамжуулах тийм мэдлэг янз бүрийн юмнуудыг одоо үеийг дамжуулах юм үргээ бас хийж исэн байна. Тийм. Тэгэхээр цээжлэх одоо аман зохиол гэдэг бол эндээс хэлэхэд аман зохиол гэдэг бол ингээ үе дамжсан амаараа нэг нэгэндээ дамжуулсан ийм одоо зүйл байж. Тэгэхээр одоо 100 жилийн өмнө яригдчихсэн домог бол 100 жилийн дараа яригдахтаа өөрчлөгддөг. Яагаад гэвэл тухайн үеийнхэн амьдралын нөхцөл байдал янз янзын юмнаас хамаарат нөгөө юм тэр анх яригдчихсэн яриа бол магадгүй тал нь өөрчлөгдөв. Тухайн үеийнхаа амьдрал ахуйтай холбоо ингээ аман зохиол гэдэг бол ерөөсөө 1000 жилийн өмнөх юмыг тэр чигээр нь ярьж байгаа гэсэн үг биш. Тэр юмгээр тухайн ингээ өөрчлөлтөөр тэр хүний
ухаан санаа, оюун санаа ямар байгаас бас хамааралтайгаар аман зохиол ингээд цаг үеийн дагаас өөрчлөгдөж явжээ. Тийм учраас би бол юу гэж боддог вэ гэхээр аман зохиол гэдэг бол үе дамжиж явсан юм чухал юм. Нэгдүгээр, хоёрдугаар янз бүрийн хүний үг хэллэгээр дамждаг учраас ер нь аман зохиол бол сонгодог гэж хэлэхэд хэцүү. Ер нь тийм дундаж үтэй юм шиг байна. Амнаас хам дамжаад өөрийнхөө мэдсэн ойлгосноор дамжуулаад ярьдаг юм. За тэрийг тийм аман зохиолыг бичгийн хэлбэрт оруулаад илүү сонгодог болгодог ийм одоо төвшлэг ийм одоо арга зүй байдаг юм байна. Одоо ах トゥ гримийн үлгэрүүлгээ таван мэдж байгаа. Энийг ах トゥ хоёр хүн номын санчид тэр дээр үеийн үлгэр домгийг бичгээр буулгаад тэгээд сонгодог хэлбэрээр дахиж хичээ. Тэгээд өнөөдөр хүүхдүүд уншихад тэрийг ойлгодог. Өнөөдөр хүүхдүүд тэр үлгэр домгийг амьдрал ахуйтай хэрэглэж шууд явж боломжтой. Ийм учраас одоо цээжлэх гэдэг үг цээжлэх асуудал тухайн үедээ одоо хүчтэй чухал байсан. Өнөөдөр бол цээжлэх асуудал чухал биш болсон. Өнөөдөр компьютерийн тооч дараа юу мэдэх хүсэлтэй вэ? Тэр бүгдээ хааж. Өнөөдөр энэ рүүгээ ингээд хийгээд явах шаардлага байхгүй болж байна. Өнөөдөр энэ рүүгээ оруулах биш. Одоо тэр мэдлэгтэй харилцаа. Энэ рүү одоо анхаарах хэрэгтэй. Тэгэхээр одоо бидний яриа бол цээжлэхээс өнөөдрийн зорилго болгож тэр ярьж байгаа хэлээр бодох асуудал руу орё гэж байна. Энэ бодох асуудлын дараагаар бас нэг олох юм юу вэ гэхээр тэр бодож байгаа тэр ойлгосон чинь хүний өөрийн чигтэн болох хэрэгтэй. Хэрвээ амьдрал хэрэггүй энэ бол тэрийг цээжлэж яахыг ойлгож яах. Тэгэхээр ойлгох асуудлыг та бас дэмжиж ярьж. За би эхлээд нэг 2-3 юм гэдэг. Энэ бол нэрээ 91 хүн болгоныг бас сэтгэлийг зовоосон их сонирхолтой тэгсэн мөртлөө бас тэгж шууд хариулчихад хэцүү асуудал. Ягаад гэвэл энэ чинь хүн бид бол хүн бид гэдэг энэ юу чинь айхтар их олон талтай юмыг сэтгэн, хэлж ярина, үнэл цэгнэн, хийж бүтээн. Одоо хүн чинь бол ямар ч одоо дээд мэдрэлийн үйл ажиллагаанд хөгжсөн зарим амьтдтай харьцуулахад бол гайхамшиг болсон амьтан тий. Тийм учраас хүнийг бол ганцхан талаас нь бол одоохондоо ингэ тодорхойлж болдгоо. Тэгээ энэ дээр бол жишээ нь ингээд сая инкод захирлын хэлсэн тэр юу зөвлөдөө одоохондоо ингээд одоо бол энэ цээжлэх үе бол нэг их чухал одоо цаг үеийн тэр шалгуурыг даваад хүн хичнээн тэрнээс бол үр ашгийг хүртээд ийм сайхан юм болсон. Одоо бол ингээд энэ мэдээлэл гэдэг юм бол одоо энэ хүнд хүртдэг мэдээлэл гэдэг бол ерөөсө учир тоймоо алдсан энэний сувг бол одоохондоо за хязгааргүй бол болсон. Энийг бол хүн нэг ганцхан бодгол байтугай одоо бүхэл бүтэн институт барьж харахгүй ийм болчиход хахад одоо яах юм бэ гэж юм. Тэгэхээр яг хөвгтэй зэрэг нөгөөх мэдрэлийн эсвчний хөвгтэй зэрэг зүгээр байхгүй яг хөвгтэр зэрэг одоо загварчилж зураглалт хийнэ гин. Тий. Тэгэхээр зураглалт хийхээр яг хөвгтэй зэрэг шин тэр бум одоохондоо тохиолдлыг бол ганцхан нэг гэдэг тоонд бол аваачаачаа тэмдэг даваачаачаад гин. Тэгэхээр одоо бол тоон систем гэж яриад байгаа одоохондоо энэ зүйл чинь бол юу гэдэг зэрэг бид нар бол 1 2 3 4 гээд 9 гээд 10 гээд 1-ээс 10 хүртэлх тоо гэж ярьдаг байсан бол одоо ерөөсө тэг 1 гэдэг 2 юм даваачаад хийцэн. Тэгээд тэг 1 гэдэг 2 юм даваачаад хийчихлээр зэрэг алдаа гарахгүй. Алдаа гардаггүй болгодог байна тий. Одоо 7 байхгүй, 8 байхгүй, 9 байхгүй, 6 байхгүй, 5 байхгүй. Тэг 1 гэдэг 2 тоонд гэж. Тэрнтэй адилханаар яг хөөхтэй зэрэг тэр түн мэдээллийг төсөөтэй шинжээр нь эсрэгцэн шинжээр нэгэд загварчлаад энэ загварчлах гэдэг үгийг бол одоохонд энэ англи хэлтэй зохиолуудыг та нар уншвал mapping гэдэг үгээр хэлж байна. Одоо англи хэлээр бол mapping гэдэг үгийг би загварчлах гэж хэлж зураглах шүү. Зураглах гэдэг нь mapping гэж хэлж байгаа. Загварчлах гэдэг нь бол тэр schematization, schema гэдэг үгийг бол тэр англиар одоохонд ном зохиол бид нар ч унших хэрэг гарна шүү дээ. Тийм учраас би энийг хэлж байгаа шүү. Түүнээс биш тэр Монгол үг олддгүйдээ болоод хэлж байгаа юм бол биш тий. Тэгэхээр энэ их сонирхолтой асуудал нь юу гэдэг зэрэг жишээ нь
одоо юу яа хийсвэр юм яриад байх уу нэг жахан тийм шог юм энд оруулж хэлтий. Тэгсэн Пушкины алдартай зохиол Алтан загсны үлгэр гэж байдаг тийм. Та нар бүгд мэднэ тийм ээ. Бид нар бол хөөхд байхдаа дунд сургуульд тэрийг уншаад одоо ярьдаг жүжигчж баг ярьдаг одоо юм байсан. Одоо ч бас баг дунд сургуулийн хөөхдөд уншдаг. Тэгсэн чинь одоо энэ ийм шог яриа гарч гинэ. Нахлахангийн юм хөөхдөдөд бас л тэр Алтан загсны үлгэрийг ингээд уншаад одоо яриулдсан байл одоо энэ үлгэрийг ямар үзэл санаа юу гарч ямар утга санаа нь юу байна одоо ямар зорилготой юм гэхээр зэрэг энэ яасан даварцсан эмгэн бэ тийм үү тэр мөн өгнийг өглөө болгон тухайн гэж явуулаад тэгээд нэг юм хүсээ тэр хүсгэлээр нь зэрэг цаанаас нь загас гарч ирээд нөгөөх нь биелүүлээд тэгээд сүйд нь бол та нар ч яасан даварсан тэгвэл байшин сав чинь бүгдийг авдаа шүүгээ тэгээд нөгөө мо эмгэн өгөн хоёр тэнгисийнхээ ирэг дээр бол хов хоосон гав ганцаараа байр оронч гаалт мөнгөчгүй ингээ хоцорч гинэ гэж тийм. Тэгэхээр зэрэг тэр нэг шог ярианд бол яасан гэхдээ зэрэг хөөхөд тэгж нэг л дээ. Тэр даварсан эмгэнийг солихгүй юу гэж одоо. Мөн үү? Тий. Тэгэхээр одоо тэр чинь ингээд Пушкин гэдэг зохиолч одоо хэдий юм. Би бол он моны санахгүй шүү дээ. Одоо нийлэн тий. Тэгэхээр тэрнээс хойш нийлэн хугацаа өнгөрч. Тэгэхээр тэр зохиолч нь алдартай зохиолч шүү дээ тий. Тэгэхээр одоо тэр эмгэнийг солицохдаг тийм нийгэмд амьдарч байгаа юм бол одоо тэр зохиол уншихаа болох юм уу? Тэр Пушкин гэдэг хүн сонгогдсон зохиолч биш болох юм уу? Оросын одоо хэлэнд бол 40 олон шинэ үг оруулсан Пушкины орос гэлгээд одоо бүр баг тэр чинь хэлэнд 40 үг зохиосон юм хүн. Тэрийг чинь бол монументны байтугай одоо нэг Маркс Энгельс гэдэг шиг дэлхийн том эрдэмтэнгүүд Пушкин гэдэг агуу соён гэгэрүүлэгч агуу зохиолч байж. Тэгэхээр одоо яхаа хөхтэй зэрэг ер нь юмны утга учирыг мэдхгүй давраа давилчи эцсийн эцэд бол энэ газар дээр бол тэнгисийн юунд бол хов хоосон хад чулуун мөргөд хоцордог шиг чи ингэж хоцорно шүү. Чи капиталист нийгэмд чи юм болно, сонгод орчин үеийн нийгэмд ч ийм болно гэдэг ийм санааг бол тэр 300 жилийн өмнө 500 жил бичээ гэж ингэж ойлгох хэрэгтэй болохоос Пушкины зохиол одоо хуучирчээ утга учиргүй болжээ. Одоо бол таардгүй их нэрийг бол сольчихноо ядах юм байхгүй. Тийм юм бол байхгүй ингэж ойлгож болохгүй гэсэн үг тийм. Тэгэхээр энэ маань юу гэдэг зэрэг одоо бол ингээд ямар ч зохиолыг уншлаач гэсэн ямар ч зүйлийг яалаач гэсэн бол тэрийг бол одоохонд ингээд өөр ямар юмд бол тэрнийг бол ингэж хамаатуулж хэрэгж болох юм шүү дээ. Тэр нөгөөх схем гэдэг юмыг ашиглаад маппинг гэдэг юм хийж штэ тий. Тий, маппинг гэдэг юм хийн тий. Тэгэхээр зэрэг бол одоохонд ингээд юу яаж штэ. Тий, одоо нүд хожирлох гэдэг үг байна монголоор. Тий, нүд хожирлох гэхлээр юу гэсэн үг гэхлээр одоо баг дунд одоо баг шиг хөөхд энэ төр ойлгохгүй шүү дээ тий. А мал хожирлох гэхлээр зэрэг бол одоо малтай айлын хөөхтүүд бол ингээд хожирт малыг одоо хожир идүүлэх гэсэн утгатай гэдэг. Тэгээ нүд хожирлох гэж яад юм бол гэхлээр энэ гадаадын оюутанд би хичээл зааж явахдаа хэрэгж үзье. Тэгээд мал хожирлохыг тайлбарлаж байгаа. Би нэг дэлгэрэнгүй ярих авал тий. Тэгээд за одоо нүд хожирлох гэхлээр ойлгоо гэхлээр за ер нь бараг ойлголоо. За чи юм гэж ойлгоо гэхлээр нүдэндээ хожир зүрхгийг хэлэх юм байна гэж тий. Зөв ойлгож штэ. Тэр гадаадын хүүхэд. Тэр чинь малын үгүйлээд байгаа юм идүүлчихэж байгаа юм чинь тэр нүдэнд хужир гэдэг юм аачвал одоохондоо захтамж барахаа болгочих юм уу? Эсвэл хараа хурц болох ч юм уу тэр хүн чинь тэгс итгэсэн байж. Буруу биш байна. Буруу сэтгэгээгүй. Тэр чагаад өгчөө тэр малыг хужирладаг аналог гэдэг имийг аваач чачаад тэр нүдэнд ингээд аваачаад хийх тэр зэрэг нэг тийм юм болж байгаа шүү дээ тэр маппинг гэдэг юм. Тэгсэн чинь одоо Монгол үгүй тэр чинь тэгдэггүй юм дуртай сонирхолтой юм үзээ тэгээд одоо ингээд за ханлаа сэтгэл ханлаа худалдаж авч эзэмшиж чадахгүй ч гэсэн ингээд гоё сайхан юм байдаг юм байна. Дараа нь зоостой болоод ирээд аавна гэж одоохонд ингэж ярих. Тэгэхээр зэрэг энэ бол юу гэдэг зэрэг тэр малыг хужирлцахлаар зэрэг тогтдоггүй шүү саалн көөрдгөө гардаггүй хотондоо тогтдоггүй өвс усаан бол хэрэглэж чаддаггүй болоод байгаа тэр юмыг бол дарж одоохонд ингээд тайвшруулаад тэр эрд дутагчаас эрдсийн нөгөөд ингээд аятайхан болгоцгож байгаа. Тэр чинь бол англи руу ивент гэдэг юм шүү дээ. Тэр малыг хужирлах ивент тий. Үйл явдлууд бүгдээрээ хичнээн олон үйл явдал бол тэр чинь хоноо бол тууж аваад явна олон хоног явахаар бол идэх хоолоо ганцгаж аваад явна унддаг хөнжил майхан аваад явна ингээд эргэж ир. А тэгэхээр зэрэг одоох ингээд дуусах юм байна тий. Тэгэхээр зэрэг би тэр нөгөө зураглах буулгах гэдгийг хэлэх гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ гэхээр зэрэг одоо нөгөө хэлний үгийн сан гэдэг чинь цөөхөн юм байна шүү дээ тий. Одоо манайх бол 100 мянган үгтэй тоож бичгэл зохиосон байгаа одоо бол. Солонгос бол 450 мянган үгтэй тоож зохиосон тий. Тэгэхээр баян хэл хоосон хэл энэ төр гэдэг тийм ойлголт бол байхгүй. Тэр байгаа үгийн сан гэдэг одоохонд юу гэдэг нь 500 мянган үг байна уу 100 мянган үг байна тэрийг бол тэр саяын шиг мал хужирлах нүд хужирлах гэдэг шиг ингээд тэр нөгөө
янз бүрээр бол нэг юмд хэрэгэлдэг ойлголт аяг өөр юм руу аваач очиж хэрэгэлдэг аргыг бол хийсвэрээр одоо ингээд проектсэж буулгаад тэгээд тэрний схемийг гаргаад тэгээд тэрнийг бол одоо хонд ингэж ойлгоор гэж хийдэг. Тэгэхээр энэ тархины өөрийнх нь бол гайхалтай энэ чадварыг бол хүн бол цөөхөн үгийг ашиглаад цөөхөн маш их мэдээллийг бол цөөхөн юмд хураагаад ингэ загварчлаад явдаг нь бол одоо орчин үеийн мэдээллийн 90-100-д бол хүн ямар ч одоо төвөгшөөлгүйгээр энэ асуудлыг бол өөрийнхөө эзэн одоо болж чадах ийм одоо боломжтой болгож байгаа юм зүйл. За би энэ ярианыхаа чиглэлийг бас жоохон дутуу хийгээд байгаа шиг байна. Тэгэхээр бид бол ярианы хэлнээс бичгийн хэл рүү өөрөөр бичгийн хэл бол ярианы хэлэнд бол бодох асуудал бага, илүү цээжлэг санах асуудал байдаг юм байна. А бичгийн хэл рүү ороод ирэхээр бодох асуудал нэлээд нэмэгддэг. Тийм учраас бодох тухай бид ярих гэж байгаа. Тэгэхээр одоо Нурай багш бол одоо энэ боловсролын салбарт олон жил ажилласан. За сургалтын хөтөлбөрийн сургалтын хэмжээнд асуудлыг бас чиглүүлж яриулах одоо сайн байна. Энэ дээр жишээлбэл одоо хүүхдүүд одоо харж байгаа үзэж байгаа юм а зөв мэдрэх тэрийг мэдэрснээр бас яг мэдэрснээр зөв илэрхийлэх. За тэгээд бичгийн хэл цааш нь яваад ирэхээр зэгцтэй бодох, логиктой бодох, ургуулж бодох. За тэгээд асуудал юу вэ гэдгийг олох, асуудал шийдэх, тийм ээ. Тэгээ юмны буруу зүгийг тогтоох гэдэг хэлээрээ маш их тийм бодох янз бүрийн процессуудыг сургууль одоо хийх ёстой. Энэ талбарууд жоохон одоо налаад өгөөч гэж. За тэгээд ахаад товчхон хэлэхэд ойлгомжтой болгохын тулд ярианы хэл гэдэг бол хүмүүс надаас асуудаг гэдэг. Ер нь одоо ингээд юм унших шаардлага болцоо. Одоо үзэл одоо кино, видео бүх юм байж одоо ингээд уншиж суух тийм үе биш болсон гэж. Тэгэхээр юм одоо кино юм видео үзэх бол ерөнхийдөө үзэх төвшний. Ерөөсөө ингээд урсаар өнгөрдөг бодох зай байхгүй. Дүрс нь бэлэн, яриаг бэлэн. Тэгээд хүн ингээд дагаж яваад тэгээд дуусдаг тийм ээ. Унших асуудал бол эсвэл зураг одоо хүүхдийн сургууль орох өмнөх насны хүүхд бол зурагт ном унших хэрэгтэй. Дараа нь текст хэрэгтэй. Тэгэхээр унших асуудал бол хүн байж боддог. Уншснаа боддог. Тэгэхээр бичгийн хэл бол бодох илүү их чухал. Зураг бол бодоход их чухал. Видео энэ хөдөлгөөнтэй юмнууд бол бодоход зэвж чухал биш. Тэр утгаар бичгийн зураг одоо ингэ бодож болох тэр зүйл дээр тулж сургалтад явуулах хэрэгтэй биш үү? Тэр талаар та дэмжиж хэлээч. За цаг их бас богоно учраас үгдэл давчих ярина. Ер нь үндсэндээ бол сая Баян сан багшийн хэлдэг зүйл бол бид бол ер нь ийм л юм бодох. Нэг ухаанд нэг хэлсэн үг байдیں۔ Ном уншсан явдал намайг гэрхаануудтай болгосон юм а гэж. Ухаанд нэг унш. Ер нь үнэндээ бол юм унших гэдэг бол сэтгэхгүй одоо хүний тарих толгой дотор байгаа юм зөв харахаас илүү хүний юм сонсоод ойлгох амар яриад ойлгох бол бас их чухал бас их олон талтай биш. Юм уншина гэдэг бол хүний сэтгэхгүй маш олон үйлдэлийг одоо зэрэг одоо хийдэг учраас бол сүүлийн үед бол энэ за одоо манай залуучууд энд сууж байна. Нэрэ юм уншихаа болчиход дандаа юм хардаг болцсон байна. Тэгэл одоо юм бол телевиз хараад, юм бол утсаа хараад. Тийм учраас бол одоо баг хэмжээгээр гэсэн ямар нэгэн юмыг уншихтай бол тэрийг энэ чэйжилдэг аргаасаа одоо бид бол чэйжилдэг орчноос бол чэйжилхийг бол үнэлэмж гэж үздэг цаг байсан. Одоо бол тэр уншсан юмаа, сонссон юмаа ухаарч ойлгодог тийм төвшөнд бид бол одоо бас өөрийнхөө сэтгэлгээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас бол чэйжлэг, ойлгох, ухаарах, дараа нь бүтээх гэж ийм дөрвөн шат яриад байна шүү дээ. Тэгэхээр тэр уншиж, ойлгох, ухаарах талын ямиг бол залуучууд ер нь зөвхөн энд сууж байгаа залуучуудад манай одоо сургалтын бүх төвшөнд бол энийг анхаармаар байна. Ямар зохиол уншуулах уу гэдэг нь суралцах гэж байгаа хүмүүсийн сонирхол хэрэгцээнд бас нийцтэй байх хэрэгтэй.
Манай чинь бол зүгээр тулгаад сургуульчдэр би одоо сургуульч бичижсэн зүгээр цаана хүн ойлгоно үгүй юу гэж нэг одоо их аваад өгдөг тийм цаг үе байлаа шүү. Одоо бол энэ сургуульчд энэ насны хүнд бол ямар юм уншуулах вэ? Ямар юмыг ямар аргаар уншуулах вэ? Арга заахгүй. Тийм учраас бол энэ арга заадаг, арга зуужж хүн ойлгох ухаарах юмд суралцдаг байхгүй юу? Манай нүүдэлчд бол үнэндээ бол түрүүчийн бидний хэлдэг шиг нүүдэлчд бол цээжлэх сэтгэлгээтэй. Энэ бол хамгийн чухал сэтгэлгээ байсан. Тийм учраас ардын аман зохиол одоо орондоо орж ирчихэл хөдөөний малчин чинь бол одоо үлгэрэл сонсч идэв шүү дээ. Тэрнийг бол одоо их сонирхоод одоо үлгэр ярих юм бол одоо тэр түрүүчийн хэлдэг шиг алтан загсны үлгэр ярих юм бол нэг тиймэрхүү л төвшөнд л ойлгож байна. Болдоггүй бороо үг ингээд одоо манайх зөндөө яри. Тэгсэн мөртлөө тэрэн дотор юу ойлгох юм? Тэр ойлгох юм нь бол өнөөдөр одоо нэг нийгэмд байгаа нэг түгээмэл байдаг дутагдал энэ төр харж юмыг ойлгох уу? Эсвэл бол энэ одоо хүний амьдралд ямар хэрэгтэй юм гэдгийг ойлгох уу гэдэг. Нэг хоёрдугаар бас нэг ганцхан юм нэмэхэд энэ их хэлний боловсрол гэдэг бол зөвхөн Монгол хэл уран зохиолын багшийн мэргэжлийн одоо боловсрол биш. Математик, физик, математик, байгалийн шинжлэх ухааны тэр текстүүд уншиж байхдаа бол хүн хамгийн их юм бодолж явах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр зүгээр одоо би математикийн боловсролыг мэдэхгүй байна. Өгүүлбэртэй бодлого гэж бид нэр одоо манай Баясан Байтур одоо өгүүлбэртэй бодлого л уншдаг байдаг шүү дээ. Одоо бол өгүүлбэртэй бодлого баг бодхоо болцсон байна. Тэр чинь бол унших чадварын одоо их чухал зүйл байсан. Тийм учраас хамгийн гол нь одоо чэйжилсэн юма ойлгож ухаарч тэрнийг бүтээдэг өний бичиж ярьдаг бичгийн хэл гэдэг бол асар их том дэвшин шүү дээ. Бид бол ардын аман зохиолын хэмжээнд бол бас юмыг ойлгоод байж болохгүй. Ардын аман зохиол дотроо тэр хилцэгдэг одоо түрүүн хэлсэн тэр тухайн үндэстний соёл сэтгэлгээ ертөнцийг харах ухааныг тээж өгдөг тэр зүйл зүүр цэцэн үгээс эхлүүлээд ер нь одоо тэрнийг тайлбарлаж чаддаг эцэг их хүртэл их цөөхөн болсон байна шүү. Тийм учраас бол энийг сургуулийн одоо юунд бол оруулахдаа зөвхөн нэг хэдэн Монгол хэл уран зохиолын биднүүд чиг багш биш. Энэ хэрэглэгчид бол энэ боловсролыг одоо энэ агуулгыг тогтооход их оролцмоор байна. Бид бол хэрэглэгчдийн саналыг бол энэ бараг авдаггүй байсан. Одоо төдөн насны хүүхдэд юу уншуулах вэ? Яаж уншуулах вэ гэдэг юмыг сайн заамаар юм шиг. Тэгэхээр одоо эндээс аягүй чухал асуудал гарч ирж байна. За одоо цээжлэхийг голж ирсэн сургалтын арга барил өнөөдөр бодоход суурилсан сургалтын арга барил шийдэх ёстой гэж хэлж байна. Гэтэл бид нар өнөөдрийн бидний байдлаар бодоход сургалтын арга барил маань одоо тийм одоо хангалттай болж өгөхгүй байна. Энэ рүү орж ирэхэд аягүй бэрхшээл байна. Энэ одоо эцэг их багш одоо юу гэдэг сургалт бүх юм энэ рүү шийдэх ёстой. Энэ их одоо бүтэлтэй явж болохгүй. Гэтэл олон улсын эсвэл орнуудын одоо боловсролын хөгжил өнөөдөр бүтээх болсон. Тэгэхээр өнөөдөр ингээ харахад бол нөгөө юу капитализмыг алгасан гэдэг шиг бодохыг алгасаад цээжлээс шууд бүтээх рүү явах үйл ажиллагааг холилдоод ороод ирэхээр энэ маань одоо юу болж байгааг мэддэггүй ийм байдал руу очоод гэж би харж байна. Энэ дээр бас та хоёрын санал юу гэж байна? Тэр ном одоо юунууд бол зураг ихтэй байх, хүүхдэр зураг зурулах, тэр зурсан зургийг тайлбарлах, тэрний тухай ярих, бичих ийм чадвар бол их чухал гэдэг. Энэ бол бас зүгээр юутай юм биш. Энэ тийм доогм одоо тийм зүгээр нэг тийм зүйл биш. Ягаад гэвэл зэрэг энэ хүн харааныхаа одоо энэ 5 м хүүтэй гэж бид нэр ярьдаг шүү дээ. Нэг нь сонсох, нэг нь үзэх, нэг нь үнэрлэх, нэг нь амтлах, нэг нь одоо ингээд биеэрээ хүрээд одоо халуунд хүүтэн хатуу зөөллийн мэдэр тийм 5 м. Тэрэн дотроос энэ хараагаараа одоо юмыг харж авах гэж яриа да тийм. Харж авдаг тэр юмд оногддог юмд бол 80 гаруй хувь нь авчдаг юм байна. Тэр сэтгэл судлалын ухаанд тэрийг тогтоочч. Тэгэхээр цаад дөрөв нь болохоор нэг 15% юм хувааж авах нь шүү дээ. Тэгс нөгөөх нь сонсох нь ихэнхийг авчих нэг нь 15-аас. За энэ баг 7-8 авчдаг юм байх. Тэгээд нөгөө гуравт нь ингээд нэг 10 хүрэхгүй юм үлдэхлээр үнэрлэх амтлах
биеэрээ хөрөх 3.5 3.5-ыг аваад ингээд одоо хүний мэдрэхүү бол ингээд дуусчих юм гинэ тий. Тийм учраас бол юу гэдэг зэрэг одоо тэр нөгөөх харж юмыг бол тэр мэдээллийг бол 80 гаруй хувь нь бол хүн одоо тэр хараагаараа авдаг учраас одоо ч гэсэн хүний бол одоохондоо тэр юмыг харж аваа тэгээд тэрийгээ бол одоо хийсвэр юм болгож тусгадаг өөр юмдар проектчилж тусган буулгаж одоо хэрэгэлдэг. Энэ юм нь бол одоо тэргүй хүнд цаанаасаа байгалаас заяамд байдаг учраас тэр зурагтай ном өнгөтэй будагтай юм хийж тэрийг үйл явдал болгож одоохонд ингэж үзүүлээд за энд бол эхлээд юу байна дараа нь юу болж जैन тэгээд юу болсон хамгийн сүүлд нь юу болж өгöd тэгээд тэр зургийг хараад хөөхд бол ийм үйл явдал болоод ингэжээ гэж гаргадаг. Энэ нь бол өөрөөр хэлбэл хүний танин мэдгүй тэр одоо байгалаас цаанаас нь одоо би өгсөн тэр чадварт нь тулгуурсан юм зүйл учраас зурагтай ном үйл явдлыг дүрссэн тийм зүйл тийм юмыг бол одоохондоо энэ телевиз орчин үеийн захим юмнууд гэсэн одоо энэ янз бүрийн юмар одоо 450 500 янзын өнгөөр бол орчин үеийн телевизүүд бол хамгийн бага муу телевизэр бол 500 өнгөтэй шүү. 500 өнгөөр хийн. Тэгэхээр бид нар бол Солонгод 7 өнгөтэй, үндсэнд 7 өнгө байдаг гэж хэлдэг. Тэгэхээр одоогийн телевизэд бол 500 өнгөөр бид нарт юм гаргаж өгч байгаа тийм. 500 өнгөөр шүү. Тэгээ бид нар 500 өнгөөр юм үзэж байна тийм. Тэгэхээр зэрэг юм учраас тийм учраас энэ код захирлуулын дээр бол одоо мэрэгжлийн хүн учраас жишээлбэл ном сурах үеийн одоохондоо зураг хөрөг ямар янзтай дизайнтай байдаг яавал болдгоо тэгээд тэр сая өнөр докторыг хэлдэг одоо тэр энэ хоёр хүний бас их чухал зүйл хүнтэй шүү дээ бүтээх гэдэг юм гэж тийм тэгэхээр нэг юмыг хүртэж мэдрээд тэгээд эндээ бол эргэцүүж бодоод тэгээд дараа нь бол одоо бүтээн тийм тэр бүтээх гэдэг нь бол энэ англи хэлтэй улсууд creation гэдэг үгээр хэлж байна create creation гэж тийм би ягаад ийм хэлж байгаа нөхдөд зэрэг та нар бол ингээд англиар бол бичсэн юм үзэж байгаа ингээд удахгүй мод бол үзэх учраас тэр үг тааралдвал нөгөөх бүтээх гэдэг юмыг бол хийж байгаа хэлж байгаа юм байна гэж ойлгоосоо гэсэн санаанаас хэлж шүү дээ. Тэгээд инглиэр бол юу гэхээр одоо бол ингээд энэ юм бол их тийм одоо иж бүрдэлтэй бол болсон. Нэг юмд бол их олон янзын юмыг бол багтааж хийхээсээр аргагүй. Тэгэхээр тэрийг бол ингээд задлж ойлгоно одоо. Задлахлаар зэрэг доторх юм бол маш олон янз болоод ингэ цацарч одоо гардаг ийм маягаар. Тийм учраас мэдээллийг бол маш хурааж хийх бүтээл сэтгэлгээ, бүтээл жарга. Ингээ хураагаа цомхон болгочихсон юмыг буцаагаад задлал дэлгэрүүлэх ийм одоо сэтгэхүйн аргыг бол одоо баримтлагаас өөр аргагүй тэгжиж хүн бол одоохондоо орчин үеийн энэ мэдээллийн тогтолцоонд бол юмыг одоо нөгөө сэрд мэдэрдэг, ухаарч ойлгодог, хэрэгж чаддаг юм болгоно. Яг нь ер нь бид нар ингэж ярьсан ер нь цээжлэх, бодох, бүтээх одоо бид нар бүтээх хүн одоо мэдээллийг нэг товстараад авчиж явах юм байна. Тийм учраас тэр мэдээлэлтэй харьцаж ахуйн амьдралаа сайжруулах, хөгжиж цэцгэлэх тэр бүтээн байгуулалт бол өөрөөсөө эхлээд явах ёстой. Тэгэхээр тийм чадвар эзэмших хэлээр дамжуулаад тэр одоо процесс бидний боловсролын сургалтын арга зүй болох ёстой гэж ингэж одоо ойлгосон. За одоо бидний дараагийн сэдэв бол энэс ургуулаад хэлийг хэн хөгжүүлэх юм бэ? Энэ талаар бас товчхон саналаа хэлээ. Тэгээд эзний дүнг тэгээд нэрөө өгшөөч. Дараа нь би хэлийг хөгжүүлж юм ба гэдэг ингээд асуухтаа зэрэг амархан юм шиг санагдаж байгаа ба. Хэлийг бол хэрэглэгч л хөгжүүлнэ шүү дээ. Хэрэглэгч дотроосоо бол зөвхөн хэлийг хөгжүүлдэг хүн бол хэл уран зохиолын багш нар ч юм уу багш нар одоо хэдхэн хүнд бол хэлний хөгжлийг одоо тэнд нь даатгачаад нөгөө одоо жинхэнэ хэлийг амьд хэрэглээнд нь хэрэгэлдэг хүмүүсийг ядаж л ерөнхий боловсролын дунд сургуулийн агуулга арга зүй оруулахдаа энэ хэрэглэгчдийн саналыг бол энэ сурахуучиг сургалтын агуулга арга зүйд бол их дэлгэрүүлж оруулаасаа гэж юу тэр одоо яг боловсруулах үйл ажиллагаанд бид бол анхан нэг юм зохиочход агуулга арга зүй зохиочход тэгээд хүмүүсээр энэ болж гин үгүй юу гэж ингэж асуудаг байсан. Одоо бол тэр хэрэглэгчтэй одоо жишээлбэл энд сууж байгаа хүмүүс энэ манай одоо монгол хэлний агуулга, уран зохиолын агуулга, одоо физик, математик монголоор л юм явуулж байгаа бүх агуулга энд ийм оруулаад өгөөч гэсэн ийм бүх нийтийн хэрэглэгчийн санал бол их бага байна. Тийм учраас бол одоо манай зохиолчид жинхэнэ хэлийг амьдаар нь авч яваа
уран сайхны үгийн урлагийн дарахад бол маш чухал үүрэгтэй. Дээр нь бол одоо энэ орчуулагчид. Дээр нь бол одоо энэ сурахчгийн чинь одоо хэвлүүлж бүх нийтэд хүрч байгаа хүмүүс зүгээр л одоо манай инкватантер бол зүгээр одоо ингээд овлал тараагаад ингэдэг үүрэгтэй биш байхгүй юу? Энд ажиллаж байгаа хүмүүс чинь одоо жишээлбэл тийм учраас одоо бүгд найрамд хятад улсын одоо өвөр Монгол хамгийн ойрхон сургууль хүмүүжүүлэх ухааны хэвлэлийн газар гэж тустай. Тэр нь бол сургалтын агуулга арга зүйд бол өөр зөвлөгөө өгдөг. Тийм туршлага хүртэл байна шүү дээ. Ийм учраас бол энэ хэрэглэгчийг хэлийг бол хэрэглэгч хөгжүүлнэ. Өнөөдөр бол хэн яаж хэрэгжилж яах вэ, их хэлээр хэрэгжилж яах вэ гэдэг бол хэрэглэгчтэй шууд холбоотой учраас хэрэглэгчдийн сонирхлыг бол агуулга арга зүйд тусгах нь зүйтэй байна л гэж би ингэж бодож байна. За би бас нэг нэмээд ганцхан үг хэлье. Ер нь энэ төрөөс хойшоо бол одоо инкват захирал өнөр баян докторийн үг аль нь бол тэр хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлж сургуульд тань мэдгүй үйл ажиллагааг явуулах гэдгийг орхигдуулж ирснийг одоо бол онцгойлон анхаарахгүй болохгүй гэж хэлсэн зүйл бол тийм санаандгүй зүйл биш. Ягаад гэвэл зэрэг энэ өрөндийн орнууд одоо өрөндийн орнууд гэж ерөнхийд нь хэлье. Бүр тухайлж хэлбэл энэ 2018 онд хэвлэгдсэн би нэг ном уншиж байна. 12 нас хүртэлх хүүхдэд их эцэг болж явах юмсан гэсэн нэртэй ном англиар. Монголоор хэлбэл тийм 3 хүний бичсэн ном. Тэгээд төвлөрсөн газар нь их хэрэглэгчдийг авсан газар нь одоо Англи улс, тэгээд тэрний иргэн тойрон дээр Дани, Ман, Норвег, Швед одоо тэр Скандинав орнууд өөрөөр хэлбэл Европын тэр орчин үеийн сургуульд таны мэдхгүй шинжлэх ухааны ажиллагааг бол их өргөмж маягаар хөгжүүлж байгаа тийм улсуудын юм дээр. Тэгээд тэнд бол одоо энэ тэр 12 хүртэлх насны хүүхдэд parenting гэж англиар бол хэлж байна тэр нь. Тий одоо эцэгчүүд болох юмсан гэж тэр хүүхдүүд. Тэгэхээр тэр номын тэр санаа доторх нь юу гэхтэй зэрэг их сонирхолтой ном тий. Тэгээд одоо нөгөө хүүхэд энэ дунд сургуулийн хүүхдүүдийн бие бинийгээ дээрлэх гэдэг нэг айхтар юм байгаа юм байна чинь манай Монголд бас байна гинэ тий. Уг нь байдаггүй байсан одоо бас мерсээр гардаг болж гин. Одоо энэ гадаадын орнууд тэр чинь бүр аюул болж байгаа юм байна. Энээс өксүүлээд одоо жишээл гэр бүл, сургууль, хамт олон одоо энд бол яаж хандах вэ тийм үү? За түүнээс өксүүлээд одоо энэ компьютерийн гар утсыг шилжүүлдэг өвчин. Энэ чинь одоо нойргүй төлдөг одоо ингээд дон туулдаг одоо янз бүр юм. Энтэй одоо энийтэй яаж харьцах юм. Тэгэл зарим газар одоо ч тэр Финлянд энэ төр бол ингээд хичээл дээр бол гар утас хэрэглэж болохгүй гэж хууль гаргаад одоо хонд ингээд хичээж. Тэгээд эндээс бол юу гэхтэй зэрэг тэр тэгсэн тэр номд бол одоо нэг том бүлгийнүүд ингэж оруулсан байна. Одоо энэ Европын сургалтанд ч гэсэн урд нэрээс яадаг хөхтэй зэрэг нөгөө сурахуйчгийг зохиодог сургалтыг хариуцдаг газар л одоо тэр нөгөө энийг чи сур, энийг за, багш нар энийг за, сурагчид энийг сур гэдээ ингэж байж гин. Одоо энэ чинь 100 гаруй жил ч явсан юм 200 300 жил явсан бүү мэдээ. Энэ бол яг уламжилт сонгодог сургалтын арга тий. Тэг чинь өнөөдөр яасан хөхтэй зэрэг үгүй энэ бол бас их хэрэгтэй үедээ бол их хэрэгтэй чухал зүйл байсан. Одоо ч хэрэг нь бол алдраагүй. Өвөр Монголын боловсролын газарт бол тэр хүүхдийн сурахуйчийг хариуцлах тусгай хэвлэлийн хороо гэж одоо юм байна гэж тий. Тэгэхээр бол энд одоо ер нь манад нэг хөвшээгүй юм шиг байгаа юм. Тэр миний бас явсан ганцны газар бол юу гэхтэй зэрэг одоо энэ хэвлэлийн газар гэдэг бол их үүрэгтэй юм байдаг юм байна. Манай ч нь бол улсын хэвлэлийн газар гэж ганцхан юм байсан шүү дээ. Одоо энэ байшны Кашмир гэдэг одоо энэ хоолны газар болсон тий дэлгүүр. Энэ чинь улсын хэвлэлийн кабинет гэж байсан. Ердөө энэс өөр газар бол ном хэвлэдэг Монгол улс. Энэ зөвхөн энд хэвлэжсэн. Одоо яг энэ хувийн хэвлэлийн газрууд янз бүрийн юу бол одоо энэ инкватын хэвлэлийн газар бол бас л том компани. Тэгэхээр яадаг хөхтэй зэрэг одоо жишээлбэл өнөрөө багш инкват захирал эдрийг сайн мэдж байгаа. Бид нар бол ингээд юм бичээд яхад бол хэвлэлийн газартай гэрээ хийн. Энэ бус газар бол хэвлэлийн газар бол бидний номыг хөдөлдөн, түгээн, тараа, сурталчлан, тийм үү? Одоо тэгээд тэр номыг бол миний бичсэн номыг одоо хонд өөр нэг ашиглах юм бол юу яаж та? Инкват захирлаас зөвшөөрөл авна. Тана компанийн Баянсан гэдэг хүний номыг хэвлэсэн юм байна. Бид нар энэ номыг орчуулж болох уу? Иш татаж ашиглаж болох уу? Манайын дизайныг өөрчлөөд одоо энийг өөр маягаар хэвлэж болох уу? Түүнээс би мэдэхгүй. Тэр хэвлэлийн компани тэрийг мэддэг. Тийм учраас хэвлэлийн компани өөрөө юу гэдэг зэрэг зүгээр ном борлуулдаг одоо юм газар бол биш. Тэр номын одоо загвар, бүтэц, агуулга, арга зүй, хэнд юунд зориулсан, түүнийг цаашид яаж ашиглах, яаж хэрэглэх, яаж сурталчлах, яаж одоо хондоо тэрнийг
улам боловсронгуулах асуудлыг бол хариуцдаг. Тийм учраас энэ хэвлэлийн одоохонд энэ чинь хэвлэлийн дизайн гэж би одоо энэ тухай бол огт мэдгүй хүн юм яриад яг. Энэ чинь бүр хачин сонирхолтой зүйл болж байна. Одоо тэр 3D, 4D, 5D-гээр бол одоохонд энэ ном зохиолыг хэвлэх ёстой. Аудио, видео одоо комплекс одоохонд тэгээд юу байдгийг тим болгох хэрэгтэй. Тех тусан бол одоохонд тэр нэг хүлээж авдаг хүмүүсийн ашиг сонирхолд бол их нийцдэг, дуртай хүлээж авдаг. Одоо нэг тэр бүтээлч юмыг бүтээдэг дарга нь бол тийм юмыг олж авсан хэрэглэгч бол юм бүтээгч болдог тийм үү. Тэгээд нөгөө газартаагаа эргэж одоо харилцаад энэ юм надад таалагдахгүй байна. Таны энэ юм бол аятайхан болж байгаа. Энийг ингэж болохгүй юу гэж. Ийм маягаар бол хамтарсан маягаар тийм ээ явуулах. Бас нэг их хөндөгчн би одоо тэгж ойлголоо. Өнөрөө агшиж ярьлаа. Инкубацаа хэрэгж ярьлаа. Ер нь энэ их хэлний сургуульд боловсрал үүнийг одоо сайжруулах үе шат гэдэг бол юу гэдэг зөвхөн энэ хэлний асуудал биш. Би үгүйхээ ихэнд хэлсэн. Хэл бол харилцааны чухал хэрэглэр мөн боловч хүний харилцааны цорын ганц хэрэглэр бол биш. Тэгээ хэл бол мэдээллийг бол одоохондоо одоо үеэс үед бол уламжилтын бичгийн тэмдгээр бол илэрхийлж байдаг ийм чухал зүйл мөн боловч одоо тэр нэг саяын нэг хүн бас нэг цохолзуулаад нэг говдож байгаа юм шиг баярлж байгаа юм шиг хэллээ шүү дээ. Тэр физикийн шинжилгээ ухаан хэрэгтэй, биологийн шинжилгээ ухаан хэрэгтэй, математикийн шинжилгээ ухаан хэрэгтэй, ургамал судалдаг юм хэрэгтэй, хүний бие судалдаг ухаан хэрэгтэй, энэ газрын хөрсний бүтц энэ бүх юмны чинь ухаан бол явсаар байгаад хүний танин мэдхүү хөгжүүлээд тэгээд тэр нь бол дараа нь одоохондоо хэлээрээ илэрхийлэх бол нөгөөхөн бол хэлээр гаргадаг. Тэгэхээр бол хэл сайтай байна, хэл муутай байна гэдэг чинь бол хүний юмыг мэддэг, танин мэддэг чадвар нь бол сайн муу байгаатай л холбоотой. Түүнээс биш хэлээ сайн мэддгээс болоод сайхан ухаантай хүн болчихж байгаа. Хэл муутайгаас болоод тэнийг мангуулчихж байгаа юм байхгүй тий. Ер нь хүний танин мэдхүү юм бүтээдэг чадвар муу бол угаасаа тэр хүн хэл муутай л байдаг гэсэн үг. Дими чалчхаас өөргөл байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол юу гэдэг зэрэг энэ одоохондоо биднэрт зааж сургуулж ирсэн одоо зааж сургуулдаг энэ олон хичээлүүдийн агуулга арга зүйл ямар байдгийг бол гэхээс биш эдгээр чи бүгд хүнд хэрэгтэй. Тэгжээ сая бол энэ юм бол хүний төгс аль болох төгс төгөлдөр хөгжлийн тийм байдлыг бол одоо нөхцөлийг бол бүрдүүлж байдаг ийм зүйл гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол хэлийг хэн хөгжүүлдэг юм бэ гэдэг ярианаас гармаар байна гэхэд тэгэхээр хэлийг бүхэн хөгжүүлдэг гэдэг саналдаг байна. Гэтэ яаж? Одоо энэ сууж байгаа хүмүүс хэлийг хөгжүүлж байгаа юу гэж асууад тийм ээ. Хөгжүүлж байгаа. Яг үнэндээ хэлэхэд бол өөрийн мэдлэг хөгжүүлдэг юм байна. Одоо бид нэр ингээд хэл бол амьд, үг бол амьд, бичгийн дүр бол бас амьд. Энэ чинь ингээд тодорхой цаг үед тэр цаг үеийг дагаад хэл өөрчлөгдөж идэг. Шинээр хэрэгтэй илэрхийллүүд орж ирдэг юм байна. Хэрэгцээ одоо багасаад ирэхээр тэр хэлнээс орхигддаг юм байна. Тэр учраас тойл ч гэсэн, бичгийн дүр ч гэсэн, үг хэллэг ч гэсэн гэдэг өөрчлөлтөд явдаг. Гэтэл энэ өөрчлөлтийг төрийн бодлогоор зохицуулаад юугийг бид нэр оруулж ирэх үү? Юугийг бид нэр орхих уу гэдгээ цаг хугацаанд ингээ уялдуулаад авч явах юм бол бүх хүмүүс одоо нэг үгээр нэг ойлголтоор үгийг ойлгож бүгдээрээ ойлгоцох хэрэгтэй. За хэлийг хэн хөгжүүлэх юм бэ гэхээр юу төрөв жирийн хүмүүс хөгжүүлдэг. Бид нар мэдж байгаа энэ өнөөдрийн нийгэм ямар байгаа энэтэй холбоотойгоор хүмүүс янз бүрийн нийгмээр маш их онцтой илэрхийлдэг. Цүнх баригчгээд бид нар мэдэнтэй хэнийг хэлж байгаа гэдгийг за амжилтаа цагаа гэж ямар машиныг хэлж байгааг бид мэднэ. Ингээд яг тэр цаг үетэйгээ холбоотой тийм үгнүүдийг энэ ард түмний дундаас гаргацдаг. Тэр үг нь тэр илэрхийллүүд нь монгол хэлэнд хэр удаан байх уу гэдгээс хамаарат одоо хэлний шинжилж энийг албаны ёсоор хэлэнд оруулах уугүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй. Тийм үү? За ингээд ард түмэн дээр залуучууд бол хизээд ч гэсэн залуучууд дандаа орчин үетэйгээ хамгийн их ойлгох явдаг. Шин дэвшил хөгжилтэй. Тэгээд залуучууд бол өнөөдөр маш их хэлийг өөрчилдөг. Залуучуудын явны хэлийг бид нэр ойлгохгүй гэдэг заримдаа. Тэ? Одоо та караашлах гэж үг. Караашлах. Одоогоор баг зэрэг байл. Тэгэхээр одоо
краш гэдэг үг маань яа харахгүй гарч ирсэн. Тэр бол бусад ойролцоо хүмүүсээс ялгаатай. Одоо өнөөдөр багангийн хүмүүс краш байх тухай ярьж штэ. Тэгэхээр энэ бол гаднаас бид нар ингээд үг орж ирдэг. Тэрийг бид нар өөрийн болох юм уу? Бидний үед одоо шоу гэдэг үг орж ирсэн тийм үү? Тэгээд шоуд энэ үг маань Монгол хэлэнд хэлцэл удах юм. Энийг авах юм уу? Гэх мэтчлэн одоо селфи хийх гэж үг байна. За энэ үгнүүд хэрэгэлдэг, идэвхтэй үг хийдэг. Тэгэхээр энийг яах ёстой гэдгийг бид нар ярилцах ёстой. Одоо өөрөлдвөл бодох юм. За дээрээс нь бид нар гадны үгнүүдийг ингээд тэр чигээр нь авах ёстой. Эндээс их айдаг. За бид нар ярьж ирсэн. Бид нар бас хийх ёстой юм Монгол үгээ шинэ хэрэглээгээр тэр үндэс язгуураас нь гарч ирэх ёстой биш. Би одоо сайн мэдэхгүй бэлтгэх гэдэг үг бол бас нэг Монгол үгийн их сурвалжтай юм шиг байна тийм. Тэр чинь одны юу хэлдэггүй байсан чинь гараад ирчих واخхой. Тэртэй адилхан маш их олон үгийг Монгол хэлний их сурвалжаас ингээд шинээр гарч ирэх ийм асуудал байх шиг байна. Ингээд үзэхээр ер нь бол маш их одоо хэлийг өөрчлөх шаардлага байгаа. Энэнд залуучууд, жирийн хүмүүс, зохиолч, орчуулагч, тийм ээ, телевизийн нэвтрүүлэгч бүх хүмүүс энийг ингээд өөрийн мэдлэгөө хийгээд идэг. Тэр өөрийн мэдлэгөө өөрчлөлтөд байгаа тэр амьд имийг тэр процессыг зохицуулаад нийтэд нэгэн ойлголт болох энэ асуудал учир тогтолтой биш байна. Тэгэхээр энэ яагаад учир тогтолтой байгаа вэ гэдгийг би бол ингэж харж байна. Одоо бид нар мэдэнтэй Монгол хэлний тал интернет дээр байдаг. Элбэгдэрчийн элбэгдэрчийн зураг байсан. Дараа нь хөрөлсөлийн зураг болсон. Батуулгын зураг байсан. Ямар учиртай бүү? Тэр хүмүүс яах вэ? Ингээд хэлийг одоо ерөнхийлөгчдөр одоо хаяад даваад байгаа мó. Тэгсэн мэт тэр хэлний тал нь өсөж хөгждөг. Тэгээд байцлыг ерөнхийлөгчд солиод. Энэ зөв тийм. Эсвэл хэл ямар нэгэн хүнд даатдаг. Түрүү та хэллээ. Хэлний боловсрол багш нарт хариуцлага үлээг багш нар руугаа дайрдаг тийм ээ. Эсвэл хэлийг цагийн сайд юм уу боловсролын сайд даатдаг. Эсвэл нэг байгууллага. Ингээд нөгөө асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр би бол гэж бодож байна. Хэлний хөгжлийг тодорхойлох асуудал бол хэлтэй тулж байгаа. Хэлний энэ шийд тодор гарч байгаа энэ асуудлуудад ойрхон байгаа хүмүүс хамтарсан ийм хамтын зөвлөл гэж юм байгуулаа. Эндээс гарч байгаа шийдвэрүүдийг төр засаг нь тэр эрх тушаалт мэдлэгтгүүд нь хүлээж аваад ингээд цааш нь одоо хувь дүрмтэй тусгай явуулсан болов уу гэж. Энд дээр бас та саналаа хэлж хэлэх зүгээр. Ер нь үндэ бол энэ хэлний бодлогыг хэрэглэгч бол одоо яг хөвгтэй зэрэг хэлээ хөгжүүлдэг. Мад чинь одоо дөрөвчин одоо хэлдэг. Одоо хэлэнд орж ирж байгаа. Сайн ч юм би, муу ч юм би, хариу өгч вэ. Тэр одоо баян сан багш бас нэг их чухал юм хэлсэн. Ягаад хөвгтэй зэрэг нэг хэлийг нөгөө хэлтэй харьцуулж энэ баян хэл, энэ ядуу хэл, энэ бага хэл, энэ том хэл гэдэг тийм ойлголт бол хүн төрлөختөнд ерөөсөө байхгүй. Бидний хувьд бол одоо Монгол үндэсний хэл гэдэг бол Монгол үндэсний соёл сэтгэлгээг тээж явдаг учраас Монгол хүн Монголын боловсрал ямар дэлхийн боловсрал эзэмшихээс өмнө өөрийнхөө их хэлний боловсралыг бол маш сайн эзэмших ёстой. Дээр нь бүтээгтэй холбогдолтой нэг юм хэлий. Бид бол уншаад хараад одоо ингэж байж одоо хэл хөгжд юм хэлээ хөгжүүлдэг юм чадвараа хөгжүүлдэг юм гэж бодож байна. Өөрснөө бичдэг. Бичсэн юмыг уншаад тэрнийг дуурайгаад бичдэг зохиодог одоо энийг ч л хэлний одоо бүтээл. Танд өөрснийгөө бодоороо одоо манай залуучууд энэ төр юм уншаад байхаас гадна өөрөө одоо тийм бүтээдэг сэтгэлгээд одоо зохион бичлэг дуурайж бичдэг. Тийм олон янзын аргаар бол одоо өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдэг юм гэлээ. Нөгөө нэг чухал зүйл бол хамгийн чухал зүйл бол нэрээ энэ хэлний бодлогыг тодорхойлдог, тэрэнд одоо зөвлөгөө өгдөг ийм хамтын одоо тийм зөвлөл байх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Одоо хуучин бол ганцхан боловсрол соёлын шинжилгээний яам, боловсролын хүрээлэн хоёр л одоо бүгдийг мэддэг байлаа шүү дээ. Одоо бол
Энэ нийтийн хэрэглээнд бол энэ хүмүүсийн сонирхол хэрэгцээ хаана байна уу? Тэрнийг бол нарийн судалж ингэж хиймээр байна гэдэг л миний бодол бол тийм. Тэгэхээр одоо би бол нөгөө яам нийл өгсөн даалгавраар сурахчддаг тэрнийг л заалгадаг одоо тав хүн бүгдээрээ мэдж байгаа. Одоо бол арай хүмүүсийн сонирхол хэрэгцээ нийгмийн хөгжлийн хандлага тэгээ манай Монгол улсын алсын хараа 2050 гээд юундаар бол нэг чухал заалт орсон тэрнийг бол хөгжүүл мэдлэг шингэсэн монгол хэлийг хөгжүүлье гэж. Монгол хэлээр одоо илэрхийлж болдгоо ямар ч мэдээлэл байхгүй гэсэн. Тийм л одоо юм хэлий тэгээд энэ ярилцлаганд одоо орсон явдалтай. Та жоохон ярина ч. За би хамт ямар ч юм хэлж ирээд энэ санал бодлоо хэлхийг айгу сайхан санагдчихэв. За бид гурав хагас ярьсан ер нь нэг ийм ярилцлага юмнууд хийх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ удаагийн сэдв болоо гэж ярьлаа. Том сэдв бид энийг ярьж болохгүй. Дараагийн сэдвийг та бас хэлээ. Бид юу ярих хэрэгтэй юм бэ? Тэгээд одоо таныг явуулъя та. Одоо би одоо юу ярих вэ? Энэ дараа бодож байгаад одоо бас гэлээ. Би зүгээр энэ боддتي. Одоо бол энэ ерөнхий боловсролын дунд сургууль за би зөвхөн одоо жоохон хуваа бодъё. Монгол гэдэг уран зохиолын хичээл дотор энэ унших ном зохиолын нэрийг эхлээд бол одоо энэ бол хүмүүст хэрэгтэй гэдэг юм шатлалаар нь хүмүүсийн сонирхол судалгаа авч жагаад ийм юм унших сонирхолтой байна шүү гэдгийг бол гаргаад тэгээд тэрний жагсаалтыг бол ирэх биш гаргамаар байна. Түүнээс биш зохиогч болгон дурын сурахчиг зохиогч болгон дурын юм авч ирэл очихтай зэрэг одоо баг сургуулийн сурахчигтэр чинь бол одоо тэр бүр эртний тэр үлгэр домгууч гэдэг юм уу одооны одоо нэг л хонь ургал Улаанбаатар хотын хөвгтөд хонь ургал миний хэн зураг гэдэг шүлгийг чэйж гэж загнаад идэв л дээ. Тэгсэн мөртлөө миний Кенз гэдэг нь юу гэсэн үг Магна гэдэг нь юу зурвастай гэдэг нь юу гэсэн чи мэдэхгүй байна гэж шүүмжилдэг гэлээ. Ер нь бол тэрнийг одоо сурах, унших юмыг бол бас ямар нэг хэмжээгээр сонголт хийгээсэ. Ялангуяа хэвлэлийн байгууллагууд тэр одоо сонирхлын бүлгүүд энэ зөвлөлүүд бол юм хийгээсэ л гэж ингэж бодож байна. Тэгээд энд одоо урьж оролцсон явдалтай баярлалаа. Тэгээд энэ яриа бол дуусахгүй. Энэ бол их өргөн өрөөтэй учраас дахиад одоо хэрвээ одоо юу бол бас оролцоход татгалзах юм байна. За баярлалаа. Амжилттай. Одоо харилцаанаас бол гарч байгаа тэр шин сонирхолтой үг хэллэгүүдийг одоо цүнх баригч гинүү, тийм пялдганах гинүү, эсвэл одоо амжиргаа цагаан гинүү одоо тийм ийм мэтийн одоо өчнөө хэдэн зуун үг байж шинээр ингэж гарч ирээд байна. Гэхдээ зарим нь бол караашлагч гинүү, миний караашч гинүү тийм ээ. Зарим нь бол ингээд гадаад үг тэр чигээр нь хэрэглээд. Зарим нь бол монгол үгийн утгыг өөрчилж хэрэглээд. Ингээд зарим нь бол одоо хондоо гэж бас зохиогоож хэрэглээд иймэрхүү маягийн одоо тэр шинэ үг үсээд байж тэгэл энийг одоо яах вэ гэж тийм. Тэгэхээр зүйлдээ энийг бол энэ бусад газрууд бол ингээд нөгөө шинээр орж ирж байгаа үг хэллэгийг бол ингээд бүртгээд холинд гаргаад байдаг одоо тийм туршлагын манахаас өөр газар байдсан байна. Ер нь их газар байна. Тэгээ энэ урд хөрштэйч байна, хойд хөршийн хэлэндэж байна. Энэ Европын бусад хэл би ямар дэлхийн одоо тэр 7000 хэлэнд яаж ядгийг мэдэхгүй шүү дээ. Зүгээр одоо тэр нэгэн газрууд бол тийм байдаг. Шинэ үг хэллэг гэл ерөөс ингээд одоо 2024 онд монгол хэлэнд одоо хэрэглэгч байсан үг гэл 2025 онд хэрэглэгч байгаа үг гэл одоо тэгээд гаргаад явдаг. Тэгээд тэр нь бол ингээд тайлбартай. Пялдганах гэж одоо ямар нөхцөлд, ямар харилцаанд, юунд зориулж, ямар утгаар бол энийг хэрэглэж байгаа үг вэ гэж тийм. Цүнх баригч гэдэг үг бол энэ одоо хаанхын үг. Цүнх гэдэг нь монгол үг, барих гэдэг нь монгол үг. Тэгээд цүнх барих, хонь барих одоо бүтцэн адилхан байна шүү дээ тийм үү? Үзэг барих, эрх барих тий. Тэрнтэй адилхан цүнх баригч. Тий. Тэгээд энэ үг бол одоохондоо ямар нөхцөл байдалд ямар утга санаагаар одоо ямар нөхцөлд ингэж одоо хэрэгжилж байна вэ гэдэг ингэ тайлбарыг хийгээд явдаг. Тэгээд энэ чинь ингээд сүүлдээ нөгөө инко цахилтыг хэлдэг шиг тэр нэг тодорхой цаг хугацаа нийгмийн байгууллагын хүмүүсүүдийн хоорондын харилцааны хэв маяг арга юу бол ингээд өөрчлөгдөхлөр зэрэг тэр чинь зарим нь одоо ингээд хоошоо суугаад нөгөө хуучирсан үгийн сан гэдэг юм тэр хойно очоод тэр чинь хураагдаад одоохондоо байж байна.
одоо нөгөө төвшмөл гэдэг үг чинь одоо буцаад гараад ирлээ шүү дээ. Манжи үед байсан юм байна шүү дээ, тийм ээ? Төвшмөл гэдэг үг. Тэгэхээр одоо бол төрийн төвшөө тэгээд тэр төвшмөлийн төвшмөл гэдэг одоохондоо тийм ээ. Тэгээд эн чинь нөгөө байсан нөөцөнд байсан юм нь бол одоо шинэ утгатай болоод ингээд сэргийдэг. Тэр шиг одоохондоо энийг бүртгэж байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд үүнтэй холбоотой бас нэг хэлэх зүйл юу гэхтэй зэрэг хэлийг хэрглэж байгаа хүний үүсгэж хэлж байгаа тэр юмд бол бузар муухай хэрэгтэй хэрэггүй юм гэж байхгүй. Тэр чинь тэр хүний өөрийнх нь бол нөгөөөхөд бүтээдэг сэтгэлгээр л гарч байгаа зүйл шүү дээ. Тийм учраас одоо энэ манад нэг юу байдгийг та нар бас мэдэх байх тий. Стандартын монгол хэлээр ярина, бичнэ энэ төр шиг тийм үү. Тэр бол яг ондоо хувь зөв л дээ. Тэр нь бол юу гэхтэй зэрэг хараад өрөөдөө юу хамаагүй хэрэглэхгүй одоохондоо тийм идүү, найрлуу, ерөнхий одоо тийм найруулгаар бичиж ярих гэсэн үг. Соёлж боловсон харилцаагаар харилцаж одоо бичнэ гэсэн үг. А нөгөө талаар нь бол юу гэхтэй зэрэг саяын тэр одоохондоо ингээд тэр караашлах барих одоохондоо пялдганах цүнх барих одоохондоо тэр гэсэн энэ чинь ч одоо яг тэ нэг явган ярианы үг шүү дээ. Одоо тэгээд энийг нэг бичих зохиолд хэрэглээд яах вэ гэдэг ч юм уу. Энэ бол миний хувьд бол тэгж болохгүй гэж би боддог. Болохгүй тий. Тэр чинь бол юу гэхтэй зэрэг тэр хэрэглэгч тэр үг чинь хэрэгж байна шүү дээ. Яагаад одоо тэр хүний хийсэн юмыг наран туул зах дээр бол нэг нь бол одоохондоо тамхи тавьчихсан, нэг нь бок тавьчихсан сууж ахад бол бок нь хэрэгтэй, тамхи нь хэрэггүй гэж болохгүй шүү дээ. Нөгөөх нь арх тавьчихсан суудаг, гуравдах нь дэвтэр тавьчихсан суудаг тэр чинь өөрөөр юм тавиад тэрийг авдаг хэрэгцээ байгаад тэр чинь худалдаж байна шүү дээ, тийм үү? Арх кичнээ хортой, тамхи кичнээ хортой гэдгийг дэлхийд даяар бол бүхэн ойлгож байна. Тэг яагаад энийг үйлдвэрлээд худалдаад яагаад энийг хүн аваад байгаа юм? Тэгэхээр энийг ч бол хэрэггүй бол хаах хэрэгтэй юм биш үү. Тэгэхээр энэ чинь тэр хорыг нь бол таниулаад тэгээд хорыг нь бол та нар мэдээ тэгээд энийг бол одоохондоо хэрэглэх нэг нь одоо боломжоор хэрэглээд хэрэглэхгүй нэг нь битгий ягараад гэнэ үхээс биш энийг ерөөс ингээд таслаад устгая одоо сөнөө галдъя гэж бол болохгүй. Тэрнтэй адилхан хилэнд үүсэж байгаа үгийг бол ингээд одоо тэр чинь тэр сонирхол залуу хүний өөрсдийнх нь хооронд нь харилцаж байгаа караш гэдэг үгийг бол хайрлах, дурлах гэдэг үгээр сольж болохгүй шүү дээ. Сэтгэлтэй хүн гэдэг үгээр сольж болохгүй шүү дээ. Сэмгэнэх гэдэг үгээр сольж болохгүй шүү дээ. Тэр чинь өөр өнгөтэй шүү дээ. Өнгө нь ондоо. Тэр өөр одоо харилцааны өөр нөхцөлд хэрэглэнэ. Тийм учраас тэр чинь бол яг тэр юунд нь ингэж хэрэглэнэ гэд тэгээ яг тэр сүйдээ бол өөрөг болно, орчуулгадно, одоо ингээд хоошоогоо тэр нөөцөнд орно энэ. Тэгээ энийг бол ингээд бүртгэж хэрэглэж явах хэрэгтэй. Тэр хуучин бол зохиол баатрын үйл явдлыг гаргахад хэлийг ашиглана гэдэг шиг одоо тэрийг чинь хэрэглэж байгаа эзэнтэй хамт тэр үгийг хэрэглэх юм зү. Ер нь бол хэл амьд байх хэрэгтэй гэж бид нэр ярьж байгаа тийм. Тэгээ хэл амьд байх хэрэгтэй. Жишээлбэл одоо саяын таны ярьсан сэдвүүдээр одоо бүлтрэх гэж нэг гоё үг байна тийм бүлтрэх. За яаж бүлтрдэг вүлээ гэхээр одоо ялангуяа улс төрчддөр бид нэр тийм тэгэхээр энэ үг бол бас л ингээд яахарахгүй тэр хүмүүсийн байр байдлыг ингээд оноод гараад ирсэн Монгол одоо үг байх нь шүү дээ. Одоо энэ толинд байдгийн үг бидэхгүй. Үнцэн утгаараа бол байгаа. Энэ өнөөгийн утга нь байхгүй. Тэгэхээр энэ бол цоошин үг гараад ирж байгаа байхгүй юу? Энэ мэдлэнгээр монгол хэл ингэж хөгжих ёстой. За тэгээд бүлдэгдэг хүмүүс багасаад ирэх юм бол энэ үг ингээ бас байхгүй болох тал руугаа явах ба. Үнэн. Тийм учраас хэл гэдэг бол амьд. Тэгээд тэр хэлийг одоо сая тэр энэ үгнүүдийг бид нар идэвхтэй хэрэглээнд ашиглаж байгаа бол энийг бид нэр хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэтэл энийг яах гэж байгаа юм бүү мэд? Эсвэл хүн дарамжлаад байгаа юм уу? Эсвэл одоо өөрийгөө илэрхийлээд байгаа юм уу гэдгийг мэддэхээ байж байгаа. Яг үнэ. Тийм учраас бидний өнөөдрийн яриа бол хэлийг хэн хөгжүүлдэг юм бэ гэвэл ялангуяа жирийн хүмүүс маш их хөгжүүлдэг, тэрийг өөрсдөө мэддэггүй. Өөрийн мэдлгүүгээр хөгжүүлээд ивдэг. Тэрийг зохион байгуулж одоо албан ёсны нэгдсэн нэг ойлголтод хүрэх асуудал чухал байдаг гэж. Зөв тийм. Тэгэхээр тэр энэ бол ер нь одоохондоо зарим хүмүүс айхтар эмзэгж магадгүй зүйлийг бид нар ярьж штэ. Хэлийг замбраагүй болгож, хогийн сав шиг болгож одоохондоо гудамжны үг бичиг зохиолын хэлнийг хэм хэмжээнд оруулж ирэх гэж энэ нөхдүүд ярьж байна гэж тийм үү. Одоо зарим хүн тэгж эхлэх байх. Тэгээ тийм хүмүүс бол зөндөө байгаа тийм. Тэгэхээр энэ бол хэл бузарлаж байгаа зүйл гэж ингэж ойлгож болохгүй. Тэгвэл тэрийг хэрэгжилж байгаа хүн бас тэр хүнийг бас бузар хүн гэж үздэг. Тийм ээ? Хүнтэй хамт, эзэнтэй хамт. Тэгэхээр энэ хэлийг бол эзнээс нь салгасан явдал бол 20 дугаар зууны үеийн хэл шинжиллийн нэг урсгал чиглэлийн маш том алдаа байсан гэж үздэг.
зохиосон эзнээс нь хэлийн салгасан. Тэрний ясам ихтэй зэрэг хэлний утгыг бол өөр газараас хайж олно гин. Энэ ямар утгатай юм гэхээр зэрэг наа чи ямар утгатай тойл бичгээс үз. Хүн тэгээд гэтэл бол тэр чинь тэр утгыг чинь бол тэр хүн өөрөө бий болгосон. Бүлтрэх гэдэг үг бол мөлт, хайлт, бүлт гэдэг одоохонд монгол хэлэнд үндэс нь байж штэ тий. Тэгээд тэр нэг юмнаас нэг нь мултарч гарч ирэхийг хэлж байгаа штэ тий. Тэгээд одоо болохоор тэр чинь ингээд нэг үндсэн үгийн сандаа үг нь байдаг. Утга нь бол өөрчлөгдөд өөр утгатай хэрэглэгдэж байгаа нь бол нөгөө creation одоо тэр би тэр энэ тухай хэлсэн хүнийг эзний одоо тэр Оросын их нэртэй хэлшинжилж Сербрианков гэж одоо тийм хүн одоо байд юм уу мэдэхгүй тий. Энэ хүн бол ерөнхий хэлшинжилэл гэдэг Оросын тэр ухааны бол одоо нэг үүсгэн байгуулсан их том одоо эрдэмтэн байсан. Энэ Алтай язгуурын хэлийг судалсан их олон хэлтэй тийм хүн. Тэгээд тэр хүн бол яасан гэхтэй зэрэг хэлэн дэх хүний хүчин зүйл гэдэг нэртэй ном бичсэн. Хэлэн дэх хүний хүчин зүйл гэлтэй. Энд чинь бас тэр болгон хүн бичдэг сонирхолтой сэдв шүү тий. Тэгээд тэндээ бол юу гэхтэй зэрэг энэ хүний одоо 5 сэтгэхүйн 5 янзын төрөл байна гэж. Одоо би тэрийг тоочоод явах тий. Тэгээд 6 дахь гэж бас нэг 6 дахь нэг төрөл гэсэн шүү. Сэтгэхүйн төрөл. Тэр 6 дахь төрөл нь бол лингва культурное биш лингва креативное мышление гэж орсоор. Яагаад би тэр орсоор ингэж хэлэх гэж оролж байгаа нөхцөл тэр хүний чинь орсоор өөрийнхөө төрөлх хэлээр бичсэн зохиолыг би одоо тэр дотор томьёолыг хэлж явах учраас гэж байгаа. Тэр нь лингва креативное мышление гэдэг. Тэгэхээр тэр нь хэлээр үүдгэн цогцлоох сэтгэхгүй гэж байгаа юм монголоор. Хэлээр хэлний хэрэглүүр дээр тулгуурлаж сэтгэх арга гэсэн шиг утгатай. Тийм ном биш. Тэр нь бол юу гэхээр саяын тэр бүлтрэх барих одоо ухаандаа тэр нэг караашлах энэ төр гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүдийг бол тэгэхээр энэ дээр бол энэ бас зүгээр Францын одоо би дуудлагыг хэлж Ларусын тойл гэдэг юм уу Ларусын тойл гэж тийм тойл байдаг энэ одоо Германы дүүдний тойл гэдэг шиг Францын бол тэр Ларусын тойл гэж одоо тэр тойлны компани юм одоо тэрнийг яадаг эзэн юм уу одоо мэдэхгүй тэр ямар ч тийм галдартай тойл байдаг юм. Тэр одоо тойл бол 1900 80-ын хэдэн оны сүүлээр тийм одоо их том тойл тэд нар шинжилж гаргаж гин. Би одоо хэвлээс үз юмыг ярьж штэ тий. Би өөрөө Франц гэл мэдэхгүй тэр тойлыг зур холоос барааг нь харсан болохоос би мэдэхгүй тий. Тэгсэн тэр тойлны тухай нэг том хэл шинжилж юу бичиж гин. Энэ Лаурусын тойл бол ямар учиртай тойл гарсан юм бэ? Тэгсэн тэр тойлонд бол өмнө нь бас тэр Лаурусын тойлч одоо хэдэн зуун жил хэвлэгдээд ирсэн тойл байгаа шинжлэгдээд л тий. Тэгэхдээ энэ удаагийнхан тэр хэвлэл бол юу гэхээр нөгөө одоо саяын бидний ярьдаг тэр нэг удамжны үг, хар ярианы үг, хараалын үг, шоронгийн хулгайч нарын хоорондоо харилцдаг үг, янхнуудын харилцдаг үг тийм үү? Одоо ингээд луйварчдын хоорондоо харилцдаг үг. Эднэрийг бол бүр бүгдийг нь оруулж гин. Одоо нөгөө энэ бол ийм нөхдүүд одоо энийг бол ийм утгаар бол ийм одоо зорилгоор ингэж хэрэгэлдэг гэдэг. Тэгээд ингэсэн явдал бол энэ бол гайхалтай одоо шинжил толинд бол шинжил хийсэн зүйл болжээ гэж тийм ээ. Тэр хэл шинжилж бичсэн шүү тийм. Тэгэхээр зэрэг энэ чинь юу гэхээр энэ бас зүгээр одоо ухаандаа бид нар бол нэг гудамжны үгийг монгол хэлний одоо хэлзэн журам оруулж ирээд одоо ингэ хэрэглийгээд одоо уриалаад яасан эсэргүү үзэлтэн болж одоо маяглах гэж байгаа юм шиг. Энэ чинь бол бас энэ өөр газар бол энэ тийм туршлага бол байдаг. Энэ хүнийг одоо хэлнээс салгаж болохгүй. Хүн өөрөө хэлээ бий болгосон. Тэр хэлийн эзнээс салгачих юм бол энэ чинь бол эзэнгүй хиндэж хамаагүй юм болоод хинж танихгүй юм зүйл болно. Тийм учраас бол энэ хэлэнд бий болж байгаа одоо тэр зохиосон эзний нь бол тэр хэлтэй хамт бол ингэж авч явдаг. Одоо энэ бол хүн өөрийнхөө хийсэн бүтээлд хүндэтгэлтэй хандаж байгаа хүнлэг үйл ажиллагаа гэж үзэх хэрэгтэй. Тийм яг таны хэлж байгаатай холбоотой нэг жишээ байгаа. Манайхаас нэг шиг гэдэг нэг ном гарсан. Залуучууд зориулсан. Одоо 7-8 жилийн өмнө да шиг гэдэг кино гэдэг киноч улсын Монгол хүүхд тоглосон нэг тийм энд бас бид нар нээлттэй хийжсэн. За тэр номыг бид нар орчуулахад за герман хэл дээр байгаа тэр хараалын үгүүдийг орчуулах шаардлага гарсан. Тэгсэн чинь герман хэл дээр байгаа хараалын үгүүдийг бид нар орчуулсан монгол үг байдгүй. Герман хэл дээр хараалын үг одоо манайхаас 3-4 дахин том юм байна. Их юм байна. Тэгээ одоо яаж энийг орчуулах вэ гэдэг энэ дээрээс баларсан. Тэгэл одоо Орос Монголын холиол тэгээ одоо хараалын үгнүүдээр ингээд тэр номыг ингээд одоо орчуулахаас өөр арга байхгүй шүү дээ. Яг л одоо юу гэж бодож юу гэж тэгэхээр тэр хараалын үг болгон төрөний хэлдэгтэй адилхан тий. Одоо караашлах гэдэгтэй адилхан. Тэр чинь ингээд яг тий нарийн юмнуудаа ингээд тодорхой хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд тэр номыг
бид нэр ингээ уншсан уг нь их сайн ном. Үнэхээр гоё ном. Тэгээд би Германд явж байгаад тэр номыг ингээ харсан чинь сургуульд заавал унших номны тоод оролцсон байна. Тэгэхээр энэ яг таны хэлж байгаатай адилхан. Тэр нийгэмд болж байгаа сайн муу үзэгдлүүдийг илэрхийлж байгаа илэрхийл болохоос биш тэрийг хэлж байгаа хүн өөрөө муу хүн биш. Тэрийг хэлж байгаа хүн аяга муухай хүн биш. Ийм ямиг бид нэр ойлгохгүй тийм хэлэхэд дайрдаг, уурладаг. Тэгээ энэ миний бас нэг ялгаж салах хэрэгтэй юм шүү дээ. Тэр ер нь тийм байгаа юм л да. Одоо энэ юу шүү дээ. Одоо энэ орчин үед гэж одоо хэлэхээс яг үедээ одоо өөр аргагүй юм чинь орчин үед бид нэр амьдарч байгаа юм чинь. Энэ одоо бидний яг одоо өнөөдөр амьдарч байгаа энэ дэлхий бидний амьдарч байгаа энэ Монгол орны нийгмийн байгуулж гэсэн асар өөр болж байна. Одоо би бол жишээ нь 50-аад он төрсэн хүн шүү дээ. Одоо 70 гарч нассаад байдаг. Тэр миний төрөөд сургуульд орж байсан баг сургууль, дунд сургууль, ихтэй сургууль төгсөд ажиллаж байсан энэс сүүлийн одоохонд гэдэг 90-ад оноос хойш 2000 оноос хойш дэлхийн нийтийн байдал гэхэлэр одоо би юу хэлж байгаа нөхдөд зэрэг ялангуяа бидний өнөөдөр ярьж байгаа сургуульд таны мэдгүй хүнийг хөгжүүлэх, хүнтэй харилцааг боловсронгуй болгох, мэдээллийн хэрэгслийн оновчлалыг сайжруулах, техник технологийн шинжилгээг бол хүний сурч боловсрох юмд аль болох төхөмтэй болгох, дуулууртай болгох энэ асуудлыг би энэ асар их өөрчлөгдөж байгаа. Тийм учраас юу гэдэг зэрэг энэ одоо нэг үед бол юу гэдэг зэрэг олноороо хэлээд гараа өргөж явал сайн гэдэг тийм юу байсан. Ер нь бол тийм. Олон хүн суугаад заа гараа өргөх гэхээр энд сууж байгаа 20 хүний 17-ны өргөж явал за асуудал сайхан шийдэгдэх гэсэн. За энэ бол тийм байсан үгүй байсан. Ийм хэрэгцээ байсан уу байсан. Тех ёс байсан уу байсан. Тэр нь муу юм болоогүй нэг тийм муу юм бас болоо. А гэтэл одоо яг хөвгтэй зэрэг тэр бодголын санааг бол сонсох хэрэгтэй. Бодгол гэдэг нь бол нэг одоо бие хүнийг хэлж шээ. Нэг намааг юм уу Ингт бат захирлаг юм уу та нарын хэлний. Тэр хүн бол нөгөө 17 хүнээс 20 хүнээс бол тэдний хэлдэг санаас илүү сонирхолтой санааг бол хөндөж ойлгож мэдсэн байж магадгүй. Тэр хүн бол өөр сонирхолтой юм санаж бодож ээж магадгүй. Тэгэхээр тэр хүний санааг бол тэр 20 хүн давмгаалуулахгүйгээр сонсож байгаараа гэсэн юм сан. Тийм учраас одоо яаж нүгтэй зэрэг одоо бодгол бол өөрөө бол хөгжсөн байдал, бодгол өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй тийм. Нийтийн төлөө нэг нийтийн төлөө гэдэг чинь бол бас муу тийм одоо суртал биш шүү дээ тийм. Одоо бол амиа бодох гэдэг үг бол хуучин манайч нь бол юм утгатай шүү дээ. Ёс суртахууны хувьд бол тааруухан одоо тийм зам төлөв шүү дээ. Амиа бодно гэдэг чинь тийм. А одоо бол амиа бодож чадвал зүгээр шүү. Чи утга нь ондоо. Амиа бодох гэдэг нь бол юу гэдэг зэрэг нэг өөрийнхөө өмнө тулгуурсан өөрийнхөө шийдэх асуудлыг нэг өөрөө шийдээд л яв. Хүнд битээ гайвал би даах гэж утгатай тийм. А одоо тэрнээс өмнө бол ямар утгатай юм гэдэг зэрэг одоо тэр өчүүхэн өөрийнхөө биеийг бодоод өөр хүнийг бол золигт гаргахад бэлэн байж магадгүй тийм муухай суртал зам гэж байна. Одоо бол зүгээр хүнд гай болохгүй тийм ээ. Өөрийнхөө асуудлыг ингээд өөр хүнд төвггүйгээр ингээд шийдээд явж сурах явдал бол орчин үеийн хүний амьдрах одоо маш зөв оновчтой нэг одоо арга байж магадгүй. Тийм учраас одоо хувь хүний, бие хүний, бодгол хүний бол хөгжил, боловсрал тэр юмыг бол тэрний хэлдэг үгийг онцгой анхаардаг болсон. Тийм болохоор зэрэг одоо бол энэ олноороо гараа өргөж шийдсэн бол заавал бол тэр юм бол зөв байх албагүй болоод байна шүү дээ. Тийм учраас бид нар чинь бол одоохонд ингээд олны үгийг сонсох, олны санааг дагах нь бол буруу биш гэдэг нь тэргүй бол ойлгомжтой юм чинь. Гэтэл тэн дотор байгаа одоо нэг онцгой юмыг бол бид нар бол тэр олон хүний одоо тэр сүйдрээр бол дарах хэрэггүй байхгүй. Тэгэхээр одоо сая түрүү инкоц захирал хэллээ шүү дээ. Нэг толбич гаргахлаар зэрэг одоо тэнд нэг төрийн одоо нэг мундаг одоо толгойлогч тэргүүн хүн одоо ингэ сайхан өнгөтэй зураг инээс хийж ягаад одоо ингэ давхуулаад одоо хаа нэг тавьдаг тийм ээ. Тэгээд одоо энэ ч нь юу гэдэг зэрэг хуучин бол одоо ингэ энэ улс төрийн товчоод тэдний зургийг ч одоо ингэ энэ Улаанбаатар юунд ингэ таадсан. Бид нэр чинь нэрлүүлээд тэр захын хүний хэл. Тэгэхээр бид нэр Монгол Ардын Хувьсгалт намын улс төрийн товчооныг гишүүн сайд нарын зөвлөлийн орлогч дарга тэр Думаагийн Содон Доржин Бат гэдэг одоо ханаа гэж хэлээ. Тэгээд одоо тийм ажил эрхэлж байгаа. Тэгээд за ингээд юун дээр бол үнэлгээ бол одоо ханаа тооцоо гэдэг нь тавилаа. Тэгээд бид нэр цээжлээ саяын тэр нөгөө зааны ясан эрэг гэдэг улсыг хэлээд тэгээд одоо ингэж байлаа тий. Тэгэхээр энэ бол одоо тэр
би нэг дуусгаад хэлчихгүй юм. Одоо энэ ч бас би ч ингээд энэ олон жил багш бас юм чалчаа болчихдаг юм байна шүү дээ. Энэ яг миний арчаагүй байдлаас болохгүй. Түүнээс олон жил багшлсан багш заавал чалчаа болох алуугүй. Харин ч цөөхөнгөөр юм илэрхийлдэг болох хэвээр би тийм чадваргүй учраас зүгээр чалчаа болчихсон. Тэгэхээр энэ нэг би болсон явдал ирний ярих нэг сонирхолтой байд юм л да зур хоосон юм ярихаас тий. Тэгсэн би нэр үсэнд хэлээд яг манай нэг миний нэг таньдаг хүн энэ Америкийн нэгдсэн улсад их олон жилийн өмнө ажиллаж ирсэн. Тэгээд тэр хүн одоо гэр бүлээрээ байж байгаа хүүхэд нь Америкийн сургуульд ороод сурч ирсэн юм байлээ. Тэгсэн тэр хүн нэг өдөр аавдаа хэлж гин манай нийгэм судлалын багш одоо манайх чи нийгэм судлалын хичээл гэж байна үү тийм ээ. Одоо юу гэдэг улс төр судлал гэдэг юм. За нийгэм судлалын хичээл. Нийгэм судлалын багш таныг нэг уулзаараа гэсэн шүү гэдэг. Тэгээгээд одоо ингээд аав нь очиад нэг нийгэм судлалын багштаар нь очиж гинэ тий. Тэгсэн чинь ингээд та намайг одоо уулзаараа гэсэн үү манай хүү танаад ингээд сурдаг юм ба та манай хүүгийн багш юм байна. Тэгээ би хурц ирлээ гэдэг ингээд уулздаг. За тэгсэн тэгээд ингээд би нэг юм яах гэсэн юм а танаа хүү би энэ танаа хүүд бол нийгэм судлалын хичээл заадаг багш байна тий. Тэгээд бид нар хичээлээрээ бол одоохонд энэ дэлхийн улсуудын одоо тухай юм үзсэн юм байна л да тий. Одоо дэлхийн улсуудын тухай тий. Тэгээд яасан гэхээр энэ Чех улсын нийслэл ямар хот Чех улсын нийслэл одоо юу гэдэг юм бэ гэсэн ийм асуулт төр манай хичээлдээ гарсан. Би хүүхдүүдээс асуусан. Тэгсэн чинь танаа хүү ганцаараа параха гэж хэллээ. Гэж тэгжин тэр багш тий. Тэгсэн нөгөө манай танил бодж гин. Хүү миний мөхөө овооч та хөө тий. Америкийн тэр айхтар одоо сургуулийн тэр хүүхдүүдээс миний хүү чинь овооч та хөө параха гэж хэлсэн байж тэгсэн чинь. Тэгээд та юу гэж намайг хэлэх гэж яах вэ гэж бодож байна үгтэй зэрэг та энэ хүүхдийг ямар юмыг цээжиж тогтоох хэрэгтэй вэ? Ямар юмыг зайлшгүй санаж явах хэрэгтэй гэдэг юмыг бол анхаарах хэрэгтэй гэж би танд хэлэх гэсэн юм. Параха гэд Чехийн нийслэл параха гэдэг хот байдаг нь үнэн. Тэрийг танаа хөөх зөв хэлсэн нь үнэн. Тийм ээ? Гэтэл дэлхийн одоо хичнээн улс байгаа билээ. Тийм ээ? Тэрний нийслэл болгон одоо 250 хэдэн улс байдаг бол 250 хэдэн хот байх нь шүү дээ тийм. Тэгээд тэр нь одоо аль твд байдаг хичнээн хүн амтай одоохондоо тэгээд тэр нийслэл нь юу гэдэг нэртэй улсын баатар нь хэн гэдэг хүн байдаг энэ тэрийг бол тэр чинь тэр улсынхаа төвхийн хувьд бол их чухал асуудал шүү дээ улсын нийслэлийн гэтэл тэрнээс илүү их очны олон мэдээлэл бол одоохондоо биднийг хучаад байна гэдэг хондоо тийм ээ. Тэгэхээр зэрэг хэрв танаа хүүхдэд юм одоохондоо тэр Чех улсад очих тэр тэнд байдаг хүнтэй Праха хоттой байдаг хүнтэй бол харилцаа тогтоох тэнд очих ийм хэрэгцээ гарвал аяндаа бол та бол тэрийг мэдчихнэ. Праха гэдэг хот байд юм байна шүү дээ. Төчнээ хүн амтай юм байна. Энэ хот бол тийм үйлдвэр хөгжсөн юм байна. Төчнээ их сургууль дээд сургууль байдаг юм байна. Одоо ийм төвхтэй юм байна. Тэгээгүй үед бол одоо тэрийг энэ хүчнээ маш чухал зүйл бол танд байсан. Тэрнээс чухал зүйл байсаар байтал бол тэр одоо их хол байгаа одоо тэр мэдээллийг бол ингэж тархиад өргөж тэг хэрэг одоо харьцангуй хэрэггүй юмар бол гэсэн үг шүү дээ тийм үү? Ингэж одоо тархиад өргөөд яах вэ гэсэн тийм утгатай юм хэлээд тэгээ ер нь хэлэхүүг болдоогүй нэрэл одоо бодмоор асуудал байсан юм байлиг. Хэлний боловсролыг сайжруулахын тулд түүнд бол хэрэглэгчийн эрх ашигыг зайлшгүй бол одоо харгалзаж байдаг тэрэнд бол одоо хүчин зүтгэж байдаг ийм хүмүүсүүдийг багт нь оролцуулсан өөрөөр хэлбэл ийм баг бол одоо энд ажиллах хэрэгтэй гэдэг нь бол гарцаангүй үнэн тий. Одоо бид нэг яд хөхтэй зэрэг зарим газар чинь Монгол хэлний сургуульд Монголын багш нарын л одоо Монгол хэлний багш нарыг өргөн шүү дээ. Одоо эдгээр чинь л одоо хийнэ гэдэг. Физикийн сургуульд муу байна гэсэн физикийн багштай яар. Химийн сургууль химийн багштай яар. Бид нар тамаа байхгүй. Бид нар чи хөхтэй сургуульд л өргөтэй болохоос тэр багш нь манай хөхтийг сургах өргөтэй ч гэж тий. Тэгээ үүндээ бол яг өргөтэй нь үнэн. Тэр хариуцлана. Гэхдээ бол энэ чинь бол их эцэг ах トゥ төрөл төрөгч нь бол одоохондоо тэр хариуцж байгаа хамаарч байгаа хүнийхээ одоо боловсрол мэдлэгийг яаж яах ёстой гэдгийг нь бол анхаарч авах хэрэгтэй. Тэгэхдээ би бас нэг юм хэлэх Монгол чинь их сонин одоо газар шүү дээ. Ер нь бол өөр газар бас сонин газар тий. Газар бол сонин байна. Тэгээ Монгол хүн бол ингээд нэг юм гэргээд одоохондоо нэг юм та нараас наашаага одоо гээд энэ ханаас урагшаах нэг юм газар бол 20-од хүн амьдрна. Тийм ээ? Өвөөтэйгээ эмээтэйгээ аавтайгаа ээжтэйгээ тэгээд аав ээж хоёр
өвөө эмээ хоёр одоо тэгээд гаднаас хүмүүс ирнэ. гаднаас хүмүүс ирнэ. Тэр айл бол дундчаар 5-8 хүүхэдтэй. Ингээд бол 10 хэдэн хүн одоо энэ жижиг юунд яа. Тэгээ ер нь бол ингэж ирсэн. Одоо ч ингээд энэ кодэг хэлцүүлж байгаа улсууд ер нь ерөнхийд яг хүүхдийн тоо бол арай жахан цөөхөн 3 ч юм хүүхдтэй болсон. Ер нь бол миний үед бол айл бол дундчаар 8-10 хүүхэдтэй байсан. Манайх ихэд 7 хүүхэдтэй айлын би дунд гарч байгаа тийм жишээ. 7 хүүхэдтэй дундаж хүүхэдтэй байж тийм 15 хүүхэдтэй айж манад бол байж тийм. Тэгэхээр энэ одоо юу гэхтэй зэрэг гадны зарим улсууд одоо миний таньдаг хүмүүс игээд юм ярьж байгаад асуудаг. Их хачи юм одоо энэ манайх ингээд 3-4 өрөө байшинд одоо ингээд хүүхэд тусдаа өвөө эмээ тусдаа өрөөнд эхнэр нөхөр тусдаа зочин тусдаа одоо ингээд байдаг шүү дээ 2-3 бие засах өрөөтэй унтлагын 3-4 өрөөтэй. Тэгээ та нар одоо хонд ингээд энэ 20 хүн одоо нэг юм дотор байж одоо энэ яаж одоо амьдэрдэг юм тий. Яг одоо энэ ийм нийтийн юм бол хэлж болохгүй янз бүрийн асуудал тийм юм яад ийм гэдэг. Тэгвэл яг одоо бид нар одоо ингээд амьдрал ингээд сурсан гэдэг. Тэгэхээр энэ нэг сони юм нь бол ийм шиг байгаа юм. Тэгээд тэр өөр насны өөр одоо хаанда боловсрал мэдлэг амьдралын туршлага нь өөр хүмүүс нэг дор байхлаараа зэрэг бие биенийгээ нөхөх боломжтой байдаг. Тий. Одоо тэр чих сонирхолтой байна шүү дээ. Одоо нэг ахмад настай хүнээс юм асууна гэж гадаа гарч хайж явах хэрэггүй. Тэр чи байж штэ өө юм хоёр байж. Тэр аав ээж хоёроос үеийн хүнээс юм асуух хажууд нь эгч нь байж, ах нь байж, дүү нь байж, үеэдүүд нь байж. Тэгээд өөрөөр хэлбэл бүх насны хүмүүс нэг дор байдаг учраас Монгол гэрийн уламжлалт амьдрах аж төрхөөс бол нэг бүхэл бүтэн нийгмийн байгууллагын жижигхэн бичил орчин бол тэнд байдаг учраас нийгмийн гишүүдийн өөр насны өөр боловсралтай хүмүүсүүдийн мэдлэг боловсрал амьдралын туршлага чадварын чуулбар бол нэг байран дээр бол одоохонд ингэж байдаг учраас тэр монгол хүн бол бас янз янзын насны хүнтэй аавтай яаж харилцдаг вүлээ, өвөөтэйгээ яаж харилцдаг вүлээ, эгчтэйгээ яаж харилцдаг вүлээ, дүүтэйгээ яаж харилцдаг вүлээ, ямар үгийг хэлж болдог вүлээ, болдгоо вүлээ гэдэг ийм юмыг бол гэртээ олчдаг байж тээ. Тэгэхээр энэ минутын одоо өөрөөр хэлбэл уламжлалын юмыг бол энэ шин цаг үеийн хүний ахуй орчинтой яаж хослуулах уу, тэрэнд одоо хамаарах үг хэллэгийг бол одоо яаж хэрэгжиж явах гэдэг ийм асуудал янз янзын асуудлууд гарч байна тийм. Тий, уламжлалын ёс заншил маш их ярьдаг хэрнээ өнөөдрийн манай Монголын боловсролын дүр төрх яаж харагддаг вэ гэхээр төлбөрийн чадвартай хүмүүсийн өвгтүүд нэг тийшээ. Төлбөрийн чадвар нь одоо хөрөхгүй хүмүүс нь нэг тийшээ гэсэн ийм хоёр ертөнцид хуваагдаж одоо сурч явах шиг байна. Тэгээ энэ бол одоо боломжтой ёс заншилтай ямар ч одоо хамаагүй байдал үүссэн байна. За яг энэ бидний ярианы сэдэв биш. За яриаг одоо дуусгая гэж би бодож байна. Гэхдээ түрүүн бидний ярианд бас нэг чухал тайлбарлах ёстой зүйл үлдчих шиг боллоо. Тэр нь юу вэ гэхээр бид нар бол зах зээлийн харилцаанд амьдарч байгаа. Тэ? Бид нар одоо үнгүй юм авдаг. Тэгэхээр зах зээлийн харилцаа гэдэг бол хэрэглэгчтэй бодсон. Хэрвээ хэрэглэгчд хэрэггүй юм бол хүн авахгүй. Дампуур. Тэгэхээр хэл маань хэрэглэгчтэй бодох хэрэгтэй гэж. Одоо яриа бол одоо бид нэр тэгж ойлгох хэрэгтэй байна. Тэгээ хэвлэлийн газар бол одоо их олон хүн ойлгодгүй. Хэвлэлийн газар бол дандаа хэрэглэгчдийн нүдээр хардаг. Тэгэхээр зохиолч, орчуулагч бидэртэй олон одоо хүмүүс харилцдаг л да. Тэгээд нөгөө хүмүүс чинь өөрсдийнхөө зүтгэдэг. Гадны орнуудад бол зохиолчд ирээд зохиолоо хэвлэлийн газар өгөхөд хэвлэлийн газар яадаг вэ гэхээр таны зохиолыг уншаад энэ засвар оруулмаар байна гэдэг. Тэгэхээр Монголд тийм юм сонссон зохиолч бол ёстой уур хүрдэг. Чи юу яриад байгаа? Чимээ зохиолд гар хүрэх хүн мөн үү гэж. За орчуулагчдаар бас тулгардаг. Чи яахаараа ийм үгээр одоо миний орчуулгыг засцсан гэдэг. Ийм асуудал бол маш их гардаг байсан чинь одоо орчуулагчтай бол гайгүй болсон. Орчуулагч нар хэвлэлийн газраа хүлээн зөвшөөрөөд тэр орчуулгыг бид нэр зөв зүйтэй болгох, өөрөөр хэлбэл хэрэглэгч тэрийг ойлгох талаас нь бид нар ажилладаг. Тийм учраас хэрэглэгч хэрвээ тэр номыг ойлгохгүй, хэрэглэгч сонирхолгүй зохиол байвал тэрийг чинь борлуулж чадахгүй шин. Тийм учраас зохиолч орчуулагч нар бол хэвлэлийн газартай ажилладаг.
Яагаад гэвэл зохиолч орчуулагч нар хэрэглэгчдийн байдлыг сайн мэдгүй. Хэвлэлийн газар бол одоо таны зохиолыг, таны бүтээлийг хэрэглэгчд яаж эвтэйхэн хүргэж өгөх үү? Яаж ойлгомжтой хүргэж өгөх үү? Таны бичснээс илүү олонний хүртэл болох уу гэдэг дээр мэргэжлийн байгууллага болж ажилладаг. Тийм учраас хэвлэлийн газар бол нөгөө хэрэглэгчдийн өмнөөс нийгэм хүмүүстэй харилцдаг учраас энэ хүү арга хэмжээ бол биднэр тулгардаг. Ялангуяа хэлтэй холбоотой энэ үг хэллэг, энэ хэлээ хөгжүүлэхгүй болохгүй юм байна. Төрийн хэлний бодлого бол байхгүй болохгүй юм байна гэдэг ийм амьдралын шаардлагаар энэ арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Тэгээд энэ арга хэмжээнд бас ингээд дуртаяа оролцож өөрийн үг хэлээ гэсэн танд баярлалаа. За тэгээд манай одноо ганц 2 хүн товчхон асуулт байвал яри. Тэгэхгүй бол одоо бас хэцүү юм биш. Ингээд янз бүрийн тайлан тавиад унахаар тийм асуудал байхгүй бол дуусах.